Hi guys, хоб болохыг болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За та нар маань хосоороо хайртай хүнтэйгээ гадагшаа дотгошоо аялах дуртай юу? Би лав ингээ хайртай хүнтэйгээ нөхөртөөгөө аялах маш их дуртай. За хэрвээ та нар маань ч гэсэндээ хайртай хүнтэйгээ аялах дуртай бол би өнөөдөр хосоороо Токио хот руу аялах арга замыг зааж өгье. Skytel компанийн маань хэрэглэгчдэд зориулаад гэрэлт Токио хэмээх нэртэй маш гоё урамшуулалт хөтөлбөрөөр явуулж байгаа юм байна. За тэгэхээр энэхүү урамшууллын хүрээнд Skytel-ийн хэрэглэгчид маань 21,000, 14,000 11,000-ын картаар дансаа цэнэглээд эсвэл дараа төлбөр зөвлөлтний шинэ хэрэглэгч болоод эрхээ цуглуулан хосоороо гэрэлт Токио аялах эрхийн эзэн болох боломжтой. Супер бэлэг болох хосоороо Токио хот руу аялах шагнал байхаас гадна өөр гоё бэлгүүд байгаа юм байна. Одоо чинь 21,000 төгрөгийн спешиал картаар дансаа цэнэглээд гэрэлт гацуурын эзэн болох боломжтой. Мөн нэг найздаа 50 ГБ-ийн дата бэлэглэж баярлуулах боломжтой. Нэрээ 7 хоног бүр гэрэлт гацуурын нэг эзэн тодроод явж байгаа юм байна лээ шүү. Харин хосоороо Токиод аялах супер бэлгийн эздэг болохоор 2026 оны 1 сарын 7-ны өдөр Skytel-ийн Facebook хуудсан дээр лайваар тодруулах юм байна. За тэгэд энэхүү урамшууллын эрхээ цуглуулах болон хэрхэн эрхээ эдвэгчүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань Skytel-ийн аппликейшнээс болон веб хуудаснаас нь авах боломжтой. Тэгээд би линкийг нь доор description хэсэгт үлдээчихье. Тэгэхээр та бүхэн маань линкэн дээр дараад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Гэрэлт Токио хосоороо Токиод аялах боломжийг бүү алдаарай. За юу яцгаанаа одоо ингээ шинэ жил маш их ойртчихсан байна манайхаа. Одоо дараа 7 хоногт Christmas буюу зул сарын баяр болох гэж байна. Би бол үнэхээр амар догтлоод баярлаад хүлээгээд сууж байна. За тэгээд угаасаа ойлгомжтой Америкт ч юм болохоор зул сарын баярыг Christmas-ыг арай илүү давмгай тэмдэглэдэг байгаа. Тийм учраас айгүй завгүй болоод ер нь угаасаа ажил маань нэг семестрийн дээр дуусч байгаа оюутнуудын сурагчдын хичээлийн дээр амарж байгаа болохоор айгүйх шалгалт шүүлэг инээ тэрэгэд айгүйх завгүй явлаа. Түүнээс гадна Christmas болох гэдэг болохоор зул сарын баяртай бэлдээд амар завгүй байгаа болохоор миний бичлэгнүүдийн маань одоо зайнууд жоохон холдоод байгааг та бүхэн маань анзаарч байгаа бах. Тэгээд айгүй олон хүмүүс бичээд яагаад ингэж бичлэгний зай холдоод байна гэдсэн манайхаа айгүй завгүй байгаамаа. Тэгээд удахгүй одоо яг амраад эхлэхээрээ те бөмбөгдөд хайна гэж бодож байгаа. Окей. За манайхаа ямар ч гэсэн өнөөдөр ингээд та бүхэнтэйгээ weekly recap бичлэгээр уулзаж байна. Өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ weekly recap хийж чадаагүй. Тэгээ өнөөдөр хэдүүлээ өнгөрсөн 7 хоног болон тэрний 7 хоногт ч гэсэндээ бас болж өнгөрсөн ярих үедтэй ярих ёстой тийм хов жимний талаар ярьцгаая. Зэг манайхаа тэгэхээр эхний ярих гэж байгаа хов жим маань болохоор нэгэн ядаргаатай залуугийн тухай байгаа. Тэр ядаргаатай залуу нь хинбэ гэхээр би саяхан бас нэг удаа ярьжсанаа да баг сарын өмнө хаа weekly recap дээр ярьжсэн Ariana Grande-гийн нэгэн фэн. За яг Ariana Grande-гийн фэн гэд хэлчих бас болохгүй заяа. Нэг ядаргаатай залуу өөрийгөө нөө pajama man гэж нэрлэдэг social media дээр тэнгүүдээ дандаа ингээл янз бүрийн том одуудын тоглолт ч юм уу иймэрхүү public event дээр гиг үнтхэн гарч ирээд ингээд crash хийгээд тайз мэднээр нь гарч ирээд сонь юмнууд хийгээд дуулж бүжиглээд ингээд ер нь одуудыг айлгаад байдаг тийм жоохон солиотой юм шигтэй тэр залуугийн тухай байгаа. За тэгээд тэр залууч нь болохоор Johnson Wayne гэдэг жинхэнэ нэрийг нэг залуу байгаа даа штэ тий. Гэтэ яг өөрийнх нь social media-гийнх нэр нь болохоор Pajama Man заяа одоо унтлагын хувцастай залуу гэдэг. За тэгээд энэ залуу чинь нөгөө нэг Сингапурт болсон Wicked 2-ын нээлтийн премьер дээр нь Ariana Grande лөө гиг үнтхэн дайраад очиж ингэж те жоохон өөрийг нь айлгсан шүү дээ. Ariana Grande бүр ингээ айлгуулад нөгөө нэг Cynthia Erivo чинь халуу миний Ariana-гаас холд гэж хурж ирэл барьж аваад л те хамгаалж мамгаалаад тэрч юм байл embrace гээл те тэр зүйл болоод өнгөрсөн байгаа. За би та бүхэнд хэлсэн байгаа. Тэг яг тэрхүү бичлэгэн дээр цагдаад гомдол гарсан гэсэн яг Ariana-гаас гомдол бол ирээгүй гэхдээ Сингапур улсын яг цагдаагийн газар нь яг тэр залуу дээр ингээд хэрэг үүсгэсэн юм байна лээ. За тэгээд шүүхээрээ ороод гэхдээ яг өөрөө шүүхтэрээ очихтой бол guilty буюу те буруутай гэж те тийм одоо plea өгсөн юм байна лээ. Бурууга хүлээсэн гэсэн үг. За тэгээд 9 өдрөл шоронд байсан юм байна л манайхаа Сингапурын шоронд 9 өдөр л байсан. Окей. За түүнээс гадна Сингапур улсаас ингээд хөөгцөн гэсэн дахиж одоо Сингапур улсад орж ирэхгүй болсон гэсэн үг. Тэгээд яг тэр шүүх хурлынхаа үеэр болохоор бүр нөгөө нэг прокурор нь ингэж хэлсэн гэсэн энэ залуу бол бүр ингээд
attention seeking тэ бүр ингээд хүмүүсээс олон түмнээс анхаарлыг татахын тулд ийм хачаа ачимнууд хийдэг бүр ингээд хүмүүсийн анхаарал байх айгуу дуртай attention seeker хүн. За тэгээд энэ бол бүр ингээд олон удаагийн давтамжтай иймэрхүү зүйлүүд хийсэн учраас угаасаа ойлгомжтой. Ерөөсөө юм сурч аваагүй юм байна. Өөрт нь ямар нэгэн тийм consequence тэ үр дагавар байхгүй байгаад ингээд зүгээр яваадсан болохоор дахин энэ үйлдэлүүдийг хийдэг байсан маань. Тэгэхээр одоо ингээд бид нар чамайг бол ингээд шоронд хийх хэрэгтэй. Тэгээ жоохон ч гэсэндээ хугацаанд шоронд хийх хэрэгтэй гэдгийг бол ингээд хэлсэн юм байлээ. Тэгээд ингээд шүүгч нь 9 хоног шоронд суух юм шийдвэрийг гаргасан юм байна лээ. За тэгээд түүнээс гадна энэ залууч нь уулна Австралид амьдардаг гэдсэн шүү дээ. Гэтэ Австралийн иргэн биш юм бэ нэлээ манайхаа. Окей. Тэгээ Австрал ингээд байж суух эрхтэй байсан юм шиг үлээ виз мэдтэй ч юм уу те. Тэгээд яасан бэ гэсэн чинь Австрал улс бас энэ залууг хөөчихсөн байгаа юм. Визийг ингээд revoke хийгээд байхгүй болгоод цуцлаад ингээд Австралиас хөөчихсөн гэсэн тэгээд дахиж бас Австралид орох ирэхгүй болж байгаа маа. Манайхаа ядаж дор хаяжтай ингээд хоёр улсад орох ирэхгүй боллоо. Сингапур. За тэгээд Австрал. За тэгээ энэ залуугийн тухай би одоо шинэ юм юу ярих гэдэг байгаа вэ гэхээр манайхаа нөгөө залууч нь 12 сарын 9-ний өдөр заяа Lady Gaga-гийн тоглолтын дээр Lady Gaga ч одоо нөгөө нэг Mayhem гээд World Tour хийгээ явж байгаа штэ тэ. Тэгсэн чинь 12 сарын 9-нд болох тоглолтын дээр нь яваад оччихсан байжээ манайхаа. Окей. Яг тэгэл нөгөө юмал хийх гэж л байсан байх. Угаасаа ойлгомжтой энэ залуу бол тэгээ ерөөсөө энэ залуугийн хувьд бол 9 хоног шоронд суун муун гэдэг бол нэг сүртэй зүйл биш байгаа аахгүй юу. Тэгээ ингээд Австралиас хөөгднө, Сингапуроос хөөгднө нэг сүртэй зүйл бол биш те. Энийг улам ингээд хийгээд явах хүсэж байгаа. Угаасаа ойлгомжтой иймэрхүү зүйл хийгээд авах тусам сошиал медиа дээр нь хүмүүсээс айгүй их engagement аав, тэр тусмаа илүү их сошиал медиагаас мөнгө аав. Тэгэхээр энд чинь бол дандаа мөнгө л байгаа аахгүй цаана те. Мөнгө болон одоо олны өмнө popular байх, алдартай, нэр хүндтэй байх. За нэр хүнд нь юу юм бэ? Зүгээр ингээ олон түмэнд танигддаг байх гэдэг нь өөрийнх нь хувьд айгүй чухал байгаа гэсэн үг. За тэгээд тийм учраас Lady Gaga-гийн тоглолтын очиж бас нөгөө нэг тайзнаар гараад crash хийдэг юм а хийх гэж төлөвлөсөн юм шиг байлаа. Гэхдээ энэ залууг оруулаагүй манайхаа. Яг ингээ бүр орох гээд иймэрхүү том стадионууд руу ингээл орох гол тэнгууд баахан нэг юу шалгалт хийгдчихэж ордог штэ тэ хамаг цөөнх мөнгөө шалгуулаад тикет миктэй үзүүлэл хамаг гадаас бараг л онгоцоор явах гэж байгаа юм шиг тийм шалгалт хийж ингээд ийм том тоглолтууд руу ордог тийм ээ. Тэгсэн чинь ингээд энэ залуу ингээд орох гол хамгийн зөв нь яасан гэж манайхаа энэ залуу бүр ингээд disguise хийгээд заяа ингээд өөрийгөө өөрчлөөд өөрийнх нь дүр төрхийг өөрчлөөд баригдчихгүй те намайг хүмүүс таньчихгүй гэд дүр төрхийг өөрчлөөд ингээд хуурамч юм мастаж юм сахал махал заяа наагаад тэнгууд улаан онгийн нэг амар тийм нүдний шилмэл зөөш гисэн гэл янз бүрийн нэг дэм өөрийнхөө өмсдөггүй нэг арай өөр төрлийн хувцас мавц өмсчихсэн ер нь ингээд те дүрээ хувиргачихсан очсон. Окей. Тэгсэн ч гэсэндээ тэнд байжсан хамгаалагч нар тэр залууг таньчихсан байсан. Таниад ингээд ороолохгүйгээд ингээ хөөгөөд бүр ингээ юм үг нь авж байгаа нь харагддаг. Бичлэг байгаа аахгүй өөр хүмүүс ингээ хийчихсэн байгаа бичлэг. Тэгсэн чинь тэр хамгаалагч нь бүр ингээ юм үг нь хуулж байгаа нь харагддаг. Ингээ сахал маглаа ингээ хуулаад өний шилмэлийг нь аваад те. Тэгэд угаасаа тэр хамгаалагч нь бол үнэхээр сайн ажилласан байлээ тэрхүү стадионы хамгаалагч нар. Тэгэд ямар ч энэ залууг оруулаагүй юм лээ. За тэгэд угаасаа энэ залуу чинь юм хүм те сурч аваагүй байгаа шүү дээ те. He didn't learn his lesson. Тийм учраас ингээл амар ингээл өөрөө айг гоё хийсэн юм шигтэй ингээл уцаа гаргаж ирээд нөгөө нэг сошиал медиа дээр юм хийдгээрээ хийгээд л тэ ёо намайг өстө сая Lady Gaga-гийн тоглолт руу оруулах гэсэн чинь оруулсангүй намайг ингээд kick out хийчихлээ намайг хөөчихлээ мөчлээ гэд тэ тэгэж ярьж явж байгаа тийм бичлэгээ тавьсан байна лээ. Тэг хараа л да хүмүүсээс ингээ engagement авах нь чухал байгаа байхгүй тэ хүмүүс чинь бол уулна ичнэ үстэй манайхаа юу гэж бодсон та нар байсан бол ичхүү би л ингээд ям зүрийн иймэрхүү газар мазар очсон чинь намаа ингээд хөөгөөд оруулааг байл би ичээд би oh my god энийг бол ингээд олон нийтэд ярихгүй гэж бодно тэгж яхад энэ залуу бол айгүй гоё хийсэн юм шиг айгүй бардамнаал намайг ч хөөчлөө гэл ингээд яриад тэрийгээ сошиал медиа дээр тавьсан байна лээ. Тэгээд ямар ч сан энэ хамгаалагчдад баяр хүргэе гэж хэлмээр байна. Хөрх юмтан Lady Gaga маань бас ингээд айлгах байсан юм шүү дээ. Юун дээр нь тайз нэр гараад очоод. Тэг би бодоод байгаа энэ залуу бас тэгээд хэрээр ингээд сошиал медиагаар мөнгө олдогч гэлээ тэр хэмжээгээр нь бас айгүй мөнгө зарлагддаг байгаа аахгүй. Тэгээ яагаад вэ гэхээр энэ залуу чи иймэрхүү том хүмүүсийн тоглолтын дээр очихдоо дандаа одоо яг тэр нэг fan zone энэ гэж яддаг штэ тэ хамгийн доор суудлах гэсэн үг. Яг тайзныхын наадлахын суудлыг л авч байгаа гэсэн үг. Тик авч байгаа гэсэн үг. Тэгээ тэр тэзнүүд ч амар технүүд ч амар үнэтэй байдаг штэ. Ялангуяа иймэрхүү том одоо Lady Gaga энэ гэсэн те дуучдын хувьд бол бүр ингээд хэдэн зуун доллар те бараг $1000 энэ хурд $900 $800 энэ гэл те. Тэгээ тийм тикет авчгаад
авж ижил ингээд тайзны урд сууж иж гарч ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд энэ залуу бас хідэнч төгрөгөөр юм бэ. Тэгээ баг $1000 ингээд шатсан гэсэн үг. Lady Gaga-гийн тоглолтын дээр орох гэсэн чи оруулаагүй. За тэгээд тэрхүү venue тоглолтын газар нь болохоор ингээд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн байлээ. Тэр нь болохоор цуврал бүр ингэж иймэрхүү тоглолтын дээр хурж ирж crash гэдэг юм цуврал crasher offender хурж ирэх гэж байгаа. Энэ тоглолтын дээр хурж ирэх гэж байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн гэсэн. Тэгэхээр одоо яг хинээс ирсэн бүүмэд maybe энэ залуугийн таньдаг хүмүүс нь хэлчихсэн ч юм уу те тэр мэдээлэл хүргэсэн ч юм уу мэдгүй. Эсвэл энэ залуу чинь гэтээ энэ залуу тикдээ худалдаж авахдаа бол өөрийнхөө нэрээр аваагүй л ах. Өөр нэрээр авсан байх. Тэгэхээр миний таамаглаж байгаагаар бол энэ залууг мэддэг таньдаг хүмүүс нь энэ одоо venue руу ингээд мэдээлэл хүргэчихсэн байх гэж бодож байгаа. Би л одоо гэж бодож байгаа. За тэгээд хөрхийн амт энэ залууг ингээд те хүмүүс хамгаалагчд нь оруулаагүй ингээ хөөгөө явуулсан чинь тэр хаваар нь байсан те өөр хүмүүс нь бүү гэд одоо бүү хийсэн гэсэн ингээд тэр залууг явж байгаад нь баярлаад ч юм уу өстө зайл гэсэн маягтай те ингэж бүү энэ хийсэн гэж илээ. За манайха нэг ийм шинэ мэдээлэл энэ залуугийн тухай тэгээд хэдүүлээ бас удахгүй энэ залуугийн тухай дахиад сонсон байх гэж бодож байна. Өөр хиний тоглолтын дээр эсвэл өөр ямар одуудын улаан явсны ёслол дээр нь crash их болоо гэд би айгүйх ингээд бас те тэгсэн яд хүлээж байна. Зяк дараагийн ярих мэдээлэл болохоор манайха Kendall Jenner-ийн pregnancy байна. Тийм ээ манайха. Yay! Oh my god. Kendall Jenner is pregnant. Kardashian-ы охтуудаас, Kardashian-ийнхнаас, Kardashian Jenner-ийнхнаас хамгийн сүүлд жирэмсэн болоод ээж болох гэж байгаа, хүүхэдтэй болох гэж байгаа Kard Jenner байгаа. Yes guys, aren't we excited? Та нар догтлж байна уу? Би амар догтлж байна. Гээд яриа сууж яхсан. Даанч үгүй манайха. Худлаа ярьсан. Би худлаа яриагүй манайха. Ийм мэдээлэл гарч ирсэн байхгүй юу? Одоо бараг 27 хоногийн өмнө юм байна. За 12 сарын эхнэр. Oh my god, Kendall Jenner is pregnant. Kendall жирэмсэн юм байна. Ямар хөөрхөн юм бэ? Oh my god, so cute. Энд гэсэн амар их гадрын яцгаа. I was like what the fuck? Тэ хүмүүс хаанаас энэ мэдээллийг олоод байгаа юм бол юу? Яагаад жирэмсэн гэдэг байгаа юм болоо гэж бүр ингээд гайхаад би яг эхлээд сонсоход бол үнэмшээд тэ. Тэгээ хайгаад үзсэн чинь зүгээр Kendall Jenner-ийн нэг ивент дээр очичихсан. Улаан явсны ясал дээр ингээд очоод зогсоод зураг авахулж байгаа тэрхүү үеийнх нь бичлэгийг хүмүүс харчаад Kendall жирэмсэн болчихсон юм байна гэж одоо ингэж бодож олж ботсон байгаа юм заяа. Тэгээ тэр суу яриагаа rumor бүр ингээд тараагаад явчихсан энэ тэнүүгээр. Тэгээ TikTok-оор бол ингээд тухайн үед дүүрэн байсан. За ямар ивент байсан бэ гэхээр манайхаа 12 сарын 3-ны өдөр болсон Лос Анжелес хотод болсон L'Oreal Paris гэдэг одоо L'Oreal гэдэг том брэнд байгаа шүү дээ. Kendall Jenner ч бол L'Oreal брэндтэй айгүй олон жил хамтарч ажиллаж байгаа, ambassador-аар нь ажиллаж байгаа. Дандаа L'Oreal-ийн одоо иймэрхүү fashion show өндөр дээр нь алхдаг тийм бүр грэт модель байгаа тий. За тэгээд L'Oreal Paris-ийн 20 жилийн одоо нэг програмных нь 20 жилийнх нь ой болсон юм байна. За тэр нь болохоор 20th anniversary of the brand's Women of Worth гэдэг ийм програм юм байна. За манайха Women of Worth гэдэг нь болохоор тэ үн цэнтэй эмэгтэйчүүд гэдэг ийм нэртэй програм юм байна л да. За тэгээд энэхүү хөтөлбөрийнх нь 20 жилийн ойн болоод ийм том gala event болсон юм байна 12 сарын 3-ны өдөр. За тэгээд угаасаа ойлгомжтой Kendall Jenner чинь энэхүү брэндтэй дандаа хамтарч ажилладаг болохоор энэхүү Women of Worth гэдэг ивент дээр нь очжээ. За очихдоо ээжтэйгээ Kris Jenner-тэй очсон байна лээ. За тэгээд Kendall өмссөн байгаа outfit нь болохоор өчтдөө нэг юм pink baby pink өнгөтэй заяа. Нэг тийм ямар ягаан гэдэг үлээ манай монголоор чинь нэг тийм цайвар ягаан ч юм уу айгуу тийм ус ингээд яг ямар ягаан гэх мэдэхгүй нэг айгуу тийм бүдэг ягаан өнгө заяа. Амар тийм гала ягаан бол биш заяа. Тийм бүдэг ягаан өнгөтэй. Тэгсэн мөртлөө ийм материал нь болохоор нэг ийм хөвсгөрч гэх юм уу тийм навсгансан ийм заяа. Би одоо тайлбарлаж чадахгүй болохоор та нар зүгээр зургийг нь оруулчихсан. Ийм ингэсэн ийм одоо баг будингийн дэвсгэрний одоо нэг ийм за мэдгүй. Нэг тийм юм бодон дэвсгч юм уу хөнжил мөнжилний тийм материал байгаа байхгүй юу. Тэгээ нэг тийм материалтай юм шиг тийм
плач өмсч гисэн. За тэгээд тэр нь болохоор ингээд тэр чигтээ ингээд биеийг нь халахлаж байгаа юм. Ерөөсөө янз бүрийн тийм скин энэ дээр харуулаагүй байсан тэр чигтээ. Тэгээ миний хараад байгаа болохоор тэр даашнсных нь материалаас нь болоод тэр юм уу эсвэл өөрт нь жоохон томдчихсан ч байсан юм уу мэдэхгүй. Зүгээр ер нь өөрийг нь жоохон том харагдуулж ирсэн. Окей. Өөрийнх нь биенийх нь пропорцыг. Тэгээд ядаж байхад Kendall Chris-тэй ингээд зогсоод улаасны ясал дээр зураг авахулж байгаа байхгүй. Тэр үедээ авсан поз нь өөрийг нь ингээд жим ярианд оруулахад хүргэсэн. Нэг Chris хажууд нь зогсож байгаа байхгүй. Тэгснээ ингээд өөрийнхөө нэг гарыг ингээд гидсэн дээрээ ингээд тавьад байгаа байхгүй. Яг ингээд гидснийхаа энэ хавьд ингээд яг нэг жирэмсэн эмэгтэйчүүдтэй ингээд гой зураг мөрөг авахлахтаа ингээд гиз мэдсэн дээрээ ингээд гар мараа тавиал ингээд belly enter-г wrap хийж байгаа л тэ ингээд hold enter хийж байгаа л ингээд зураг авахулдаг штэ тэ. Яг тиймэрхүү маягтай нэг одоо баг maternity team picture авахулж байгаа юм зураг авахулж байгаа машин тиймэрхүү pose энтрийг аваад ингээд гиз мэдсэн барайцаахгүй гиз мэдснийхаа тэр хавцаа яг барайгүйсэн та нар ингээд сайн харах юм бол гизээ барайгүй зүгээр тэр хавьд нь ингээд тавьчихсан болохоор гараа гизээ барьж байгаа юм шиг харагдаж байгаа юм. Окей. Тэг яг нөгөө төлөө өнцгөөс нь харах юм бол яг ингээд гизээ бол ингэж барайгүй л байсан юм байна лээ. Гар нь яг гизэнд нь хүрээгүй л байсан юм байна л дээ. Гэтэ ер нь хальт харах юм бол яг team pose харагдаж байгаа. За тэгээд тэр плачнаас нь болоо жоохон өөргөн том харагдуулдаг. Тэгээд тэр авсан поз модснаас нь болоод хүмүүс my god тэ Kendall жирэмсэн болчихсон юм байна. Тэгээ та нар харал та. Яг ингээл Kendall өөрийнхөө гизэг бариад байж байгаа хооронд нь Chris яг ингээд гиз рүү нь хараад байгаа үстэй те ингээд яг Kendall-ын гиз рүү нь хараад та тийм ээ миний охин жирэмсэн болчихсон те би дахиад нэг зээтэй болох нь гэсэн маягтай ингээд гиз мэдээ бариад байгаа үстэй гэл амар те тэгж мэгээд баахан ингээд юм бичигдэж эхэлсэн байгаа TikTok-оор энэ тэрүүгээр заяа. За тэгэл хэлэн мэдээлийнхэн ч бас бичиж эхэлж байгаа юм чинь Kendall Jenner pregnant те Kendall Jenner жирэмсэн гэж үү гэл амар ингээл тиймэрхүү гарчигтай нийтлүүд гарч ирсэн байгаа. За үгүй байсан манайхан Kendall жирэмсэн болоог гэсэн. Гэтэ би бодчихсан байхгүй яаж Kendall жирэмсэн болох юм бэ? Яг бол Kendall ч одоо хинтэж үерхгүй байгаа штэ. Bad Bunny-та нэг үерхэж байгаад бараг тэр хоёр чинь нэг салаад нийлээд явцсан штэ тий. Тэг чид ямар ч сүүлийн нэг жил хагас бараг 2 жил бол ингээд тэр чигтээ үерхээгүй байгаа штэ. Ерөөсөө ингээд Bad Bunny л хамгийн сүүлд үерхсэн залуу наага. Яг бидний мэдхээр бол тэ олон түмний мэдхээр бол нууцаар хүн амьтанд үргэжсэн юм уу мэдгүй бид нар бол мэдгүй ямар ч сан тийм long term boyfriendгүй байгаад нилээд удаж байгаа тийм бэжж гиг үнтхэн жирэмсэн болцсон гэх тэгэхээр би бол амар шокнд орсон. Хинээсээ жирэмсэн болцсон юм болоо одоо баг тэ бурхны хүүхэд юм болоо тэ нөө нэг ямар их гэдэг үлээ юу лээ Virgin Marriage нь яг тэгдэж штэ тэ ингээл би өөрийн батчлаа Virgin Marriage-ийн хавгаас тийм штэ тэ ингээд бурхнаас хүүхэдэнтэй ингээд virgin бэжж тэг ингээд хүүхэдтэй болчихсон байдаг. Бас нэг би нэг юм батсан чи яагаад нэг хошин дээр гардаг штэ. Юу хийх вэ гэж байжсэн чи ингээд тооноор те нар тусаад ингээд жирэмсэн болсон гэж гэж ярьдаг чи би бүр ингээд бодлоо Kendall ингээд баг ингээд те нөгөө нэг том маншинтай ингээд юу хийх вэ гэж бодоод ивжсэн чинь баг хөвлөр үнтэй нар тусаад ингээ ороод ирсэн болоо хүүхд орчихсан болоо гэж баг бодоод хинээсээ хүүхдтэй болсон болоо гэдэг амар шоконд орсон. Тэгээ угаасаа хүүхдтэй болоогүй юм байна лээ. Яагаад вэ гэхээр яг энэхүү ивентний дараахан зөндөө олон өөр янз бүрийн паблик ивентүүд дээр явж байгаа нь харагцсан эсвэл папараццийн зургнууд тэрэн дээрээ турхаа хийвэрэ байна лээ. Ямар ч тийм гиз мэз байхгүй окей. Тэгээ хамгийн сүүлд гэх юм бол би саяхан 2-3 хоногийн өмнө харсан. Яг ямар gathering байсан бол мэдгүй ямар ч нэг тийм шинэ жилийн holiday тийм үйлчлэгэл байсан юм шиг байлээ. Яг хинийх гэдгийг бол би мэдэхгүй, окей. Тийм папарацци зургнууд харсан хгүй. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд Hailey Bieber, Kendall Jenner хоёр ингээд хамтдаа машинаас гараа явж байгаа нь харагддаг. Тэгээ тэр үед бол ингээд Kendall айгүй бие ярьчихсан тийм макро ч юм уу тийм подолк ч юм уу тийм өмссөн байгаа хгүй. Тэгээ тэр нь бол угаасаа харалта гидсэн нь бол үнэхээр яг туранхаа хിവэр байл ямар ч тийм жирэмсэн үнийг гиз тийм pregnancy bump энэ дэр харагдаагүй. Тэгээд нэр тэрэн дээр гэдэг юм бол манайхан тэрхүү нөгөө папарацци зургнууд дээр гэдэг юм бол тэр нөгөө нэг шинэ жилийн тийм holiday party учраас ингээл нэгнийхээ гэрт тэмдэглэж байгаа үед ингээд ер нь хүмүүс чинь урагдж байгаа зочин нь хэдийгээр одоо угаасаа урж байгаа хүмүүс нь гэртээ ингээл хоол моол хийх нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ ер нь урагдж байгаа хүмүүс нь гар хойсон очих ер нь мухайдаг шүү дээ. Тийм учраас ингээд хөрх юм бариад очдог жижигхэн dessert ч юм уу wine ч юм уу нэг юм бариад тэгсэн чинь хүмүүсийн ярьж байгаа нь болохоор oh my god тийм Hailey Bieber айгу хөөрх юм яг homemade тийм юм бариа явж гин те ингээ гэртээ хийсэн тийм хоол бариад явж гин яг тийм юм шиг тийм юу барьсан маахгүй нэг тийм tray
хоолны tray. Яг гэртээ эргэлдэг тийм тухайх контер хийдэг нэг тийм юу яадаг штэ tray. Яг тийм юм барьсан явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол гэртээ л хийсэн хоолоо homemade meal ингээд авчирж байгаа гэсэн үг, right? Candle болохоор штэ дээ ингээд нэг юм Tupperware-нд хоолны юм тэг хуванцар саунд, шилэн саунд юу хийсэн байхгүй нэг юу лээ? Жигнэмнүүд. Окей. Тэг угаасаа ойлгомжтой харвас тэр жигнэмнүүд нь ямар хэцүү өгөө те жигнэмнүүд нь cookie-нүүд нь homemade бол харагдаагүй угаасаа ойлгомжтой ингээл зүгээр нэг дэлгүүрлөө очоод авсан юм шиг нэг тийм жигнэмэг харагдчихсэн. Тэгээ хүмүүс Hailey харалтаа үнэхээр сайн гэрээ эзэгтэй юм аа те ингээ айгүй гоё айленттэй ийм үйлчлэгэнд эрэхтэй гоё homemade food аваад ирж байна. Тэгж яхад Kendall ч аргагүй юм даа те ингээ гэрээ эзэгтэй биш хүнтэй суугаагүй single байгаа юм чинь гэл тэгээ яасан ч яхав гэсэн маягтай cookie бариад ирж ингээ нэг тиймэрхүү бас яриа гадуур явагдчихсан. За ямар ч гэсэн манайхаа би ингээд тэрхүү Kendall Jenner жирэмсэн гэдэг rumor-ыг debunk хийлээ шүү. Буруу ташаа мэдээлэл шүү. Худал мэдээлэл шүү. Kendall Jenner is not pregnant, y'all. Нэр хальт сая Kendall Jenner Hailey Bieber гэд ярьсных Hailey Bieber-ийн тухай нэг шинэхэн өөрчлөлтийг нь яриадах юм. Тэрний юу гэхээр та нар харсан уу? Hailey үсээ тарьчихсан байна лээ. Hailey чи ингээ ер нь урт устай байгаа ч гэхдээ тийм амар урт. Одоо чи миний үс шиг те бүр ийм амар урт ус биш л те. Гэтэ нэг иймэрхүү хэмжээний нэг урттай байгаадсан шүү дээ те. Ойрын нэг хэдэн жилтэй. Тэгсэн чи одоо Hailey ингээ үсээ баг bob болгоод те ийм жижигхэн тайралт хийлгээд ийм тайралт хийлгэсэн байлээ. Айгу богино. Тэгээд тэрэн дээр нь бас Justin нэг stream дээрээ хийж байгаа нь харагддаг. Justin ингээ уцаар ярьж байгаа хгүй юу? Justin ингээ stream хийгээл нэг Twitch дээр stream хийгээд явж исэн. Тэгсэн чинь яг тэр үедээ Hailey-тэй уцаар ярьж байгаа нь харагддаг. Тэгээд FaceTime хийж байгаа хгүй юу? Тэнгүүтээ Hailey ингээл хэлсэн юм шүү. Би ингээд нэг хүүхдтэй байгаа хгүй юу? Jack-тай. Тэгсэн чинь Hailey хэлсэн юм шүү. Ингээд Jack сэрэнгүүтээ юу гэж хэлсэн бэ гэхээр даа гэж хэлсэн гэж аахгүй амир хөрөм маастай ингээ ааваа гэж хэлсэн гэд тэгсэн чинь Justin хариу өгөнгүүтээ ямар тийм үү I'm telling you like he's playing with us гэж аахгүй тэрний юу гэхээр те ингээл би шамд хэлсэн штэ наад те манай хүү ингээд хойлон гар нөмбөр ингээд тоглоод байгаа аахгүй ягаад тэгэхээр хүүхэд нь зөвхөн Justin-тэй байгаа нөө ээж нь байхгүй Hailey байхгүй үед болохоор Jack сэрэнгүүтээ дандаа мама гэж хэлдэг гинэ ээжээгээд те тэнгүүтээ эсрэгээрээ ээжтэйгээ үлдэнгүүтээ Jack болохоор аав нь байхгүй байх үед даа гэж хэлдэг. Тэгээд Justin над Jack хойлон гарын дандаа тоглоод байгаа байхгүй бүр ингээд те гэл тийм юм ярьжсэн. За тэгээд тэр үедээ ингээд хэлдэг байхгүй яг уцаа таслахаа өмнө Hailey I love you гэл те хайртай шүү гэл хэлсэн. Тэгсэн чинь Justin эргүүлээд те I love you both гэд хэлж байгаа юм те хүүхэдтэй болно Hailey хайртай шүү гэж хэлсэн. Тэнгүүтээ I love your hair гэд хэлж байгаа сонсогддог. I love your hair baby шиг нэг тиймэрхүү хонгор минь бичний үсч айгу гоё юм шүү гэх нэг тийм магтаал хэлж байгаа нь харагддаг. Тэгээд ямар ч сан Justin-д бол үс нь Hailey-гийн шинэ хайрлалт нь тэ стайл нь таалагдж байгаа юм шиг байлаа. Тэгээд хүмүүс бас тэр тухай айгу ярьж байгаа. За тэгээд угаасаа ойлгомжтой тэгэл нөө нэг Hailey-гийн фэнүүд, Selena-гийн фэнүүд ч ингээл энэ хоёрын тухай янз бүрийн болонгод би эндээ харьцуулаад л чи тэрийг дөрөөлөө, энийг дөрөөлөө гэж тэгдэж штэ. Тим юм бас л болсон. Hailey ингээд үсээ хариулчингууд хүмүүс oh my god тэ ойрын нэг бараг 6-7 сар штэ тэ бараг л бүтэн жил юм уу да. Selena Gomez ч дандаа ийм bobтэй яваад штэ үсээ бүр ингээд бүр богино болоод хариулчихсан те. Тэнгүүд хүмүүс ёо энэ харалтаа Hailey харалтаа ингээд дахиад Selena Gomez-ыг дураагаад ингээд үсээ bob болгочихлаа энэ гэх тийм ярьж байгаа. Эсрэгээрээ бас Selena Gomez саяхан Rare Beauty-ийн шинэ бүтээгдэхүүнийг лонч хийсэн байгаа. Тэр нь болохоор Comfort гэдэг одоо line. Rare Beauty гэдэг одоо энэ хүү брэнд чинь дотроо бас ингээд өөр жижигэн лайнуудтай байгаа байхгүй юу? Тэр нь болохоор Comfort гэдэг нь болохоор дандаа биеийн бүтээгдэхүүн гэсэн үг. Би одоо Tosmos lotion motion ч юм уу тийм бүтээгдэхүүнүүдийнх нь line-ыг Comfort гэдэг Rare Beauty Comfort. За тэгсэн чинь яг тэр line-да юм шинэ бүтээгдэхүүн гарсан байхгүй. Тэгээд тэрийг лонч хийгээд хүмүүс юу вэ гэдгийг мэдэхгүй зүгээр ингээ зурагтнууд тавьчихсан байсан байхгүй. Тэгсэн чинь нэг юм цэнхэр өнгийн нэг юм цацлага юм шиг тийм савлгаатай аахгүй одоо үсний одоо нэг тийм спрей энэ гэдэг штэ одоо лак энэ те яг тийм юм шиг савлгаатай заяа. Тэгээ тэрийг нэгээ хүмүүс харчингуудаа л та хүмүүс бааха юм бичээд л те. Нөгөө нэг Hailey-гийн фэн гэсэн үг. Өстой Hailey-г дураагаад байна те. Нөгөө нэг Road-ыг дураагаад байна. Аль үшээ Road чинь өнгөрсөн жил ингээд юуны нүүрний
setting spray бишээ нүүрний ийм mist гаргачихсан, facial mist гаргачихсан. Тэнгүүд одоо ингээд Selena Gomez-ийн Rare Beauty-ийн Rory-г дөрөөгаад одоо ийм mist гаргаж ингээд баахан бас юм болсон. Гэхдээ яг үндэ тэр нь бол mist энэ тэр нүүрний юм биш байсан. Юу байсан бэ гэхээр тэр нь бас айгуу сонирхолтой би тэрийг нэрээ авч хэрэглэж үзье гэж бодож байгаа. Биеийн тийм яг lotion биш заяа. Та нар ингээд тэрийг ингээд гаран дээрээс гэ тэгэнгүүт яг нэг үсний хөөс өгдөг штэ те. Тим хөөс шиг гарч ирнэ. Тэгсэн мөртлөө тэр нь биеинд чинь зориулсан юм гинэ. Тийм биеийг чинь амар гоо тийм гялгануулж өгдөг. Бараг л ингээ маасл төрчихсөн юм шиг болгодог те. Тийм болгож өгдөг гэсэн. Тэгэд айгүй гоё юм шиг үл ямар ч зэн тэр нь яг лаунч ингүүтээ ингээд sold out хийчихсэн гэсэн. Тэгэд авах боломжгүй байгаа. Тэгээ ямар ч сан дахиад угаасаа ойлгомжтой restock бол хийгдэх байх. Тэр үед нь би авч хэрэглэж үзье гэж бодож байгаа. Яг ямар шуухан ингээд те. Тэгээ Rare Beauty-гийн биеийн lotion бол айгүй гоё юм байна. Айгүй гоё зөөлрүүлдэг. Гэхдээ нэг миний дургүй юм нь юу вэ гэх юм бол Rare Beauty-гийн тэр нэг lotion-ы хувьд гэх юм бол савлгаа амар ядаргаатай. Ингээд шахаж гаргах гэж амар хэцүү. Айгүй тийм сонир хэцүү чанга юм хатуу юмар хийгээ хайчихсан. Тэгэд айгүй шахахад айгүй хэцүү. Тэрнээс шууд ингээд яг тоосныхоо хувьд бол айгүй гоё. За гих мэдчлээ энэ хоёрыг ингээд тэ фенууд нь өрсөлдүүлээл тэ энийг дураалаа тэрийг дураалаа гэдэг яг хэвээрэл байгаа манайха. За Наспинд хүрчгсэн ах эгч нар маань ээж аауд маань бас ингээд хаяа гоё нэмэх 18 контент кинонууд үзмээр байдаг нэг гоё секси кино үзээд тэ. Гэтэл тэгээд нэгэн IPTV дээр байгаад байгаа болохоор нэгэн аккаунт дээр байгаа болохоор хүүхдүүд нь харчих вэ, яачих вэ, ийчих вэ гэдэл санаа зовоод айгүй хэцүү байдаг штэ тий. За тэгсэн чинь манай Univision-ийнхан маань айгүй гоё санаачлаг гаргасан байна. Юу гэхээр Univision-ийнхан маань насанд хүрэгчдийн совог Playboy гих мэдчлэн кино контентуудаа хүүхдүүдийн нүднээс далд болгож нэг апп дотор төвлөрүүлээд цоочтой апп болгосон байна. Угаасаа ойлгомжтой эцэг эхчүүдийн маань хувьд хүүхдийн цахим мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэдэг шүү дээ. Тэгэхээр ингэж цоочтой апп болгоснороо нийгэмд үнэхээр хэрэгцээтэй зохистой шийдэл болсон байна гэж миний хувьд бодож байна. За тэгээд эцэг эхчүүдээ хүүхдүүд чинь болж бүтэхгүй юм харчих уу, ийчих үү гэж санаа зовоод байлтгүй өөрсдөө тэрхүү цоочтой апп руу явж ороод үзэхэд болох нь байна. Ийм гоё шийдлийг гаргасан Univision-ийнхандаа баярлалаа. За ингээд ер нь Hailey, Selena энэ тухай яриадсан юм чинь хэдүүлээ. Selena-гийн тухай шинэ мэдээлэл рүүгээ орцгоё. За тэгээд энэ нь бол тийм амар сүртэй шинэ мэдээлэл бол биш. Юу вэ гэх юм бол Selena ойрд айгүйх лайв хийгээд За айгүйх юм юм дээ. Тэ саяхан лайв хийсэн. Тэрний өмнө нь болохоор 2-7 хоногийн өмнө илүү. Тэр лайвыг нь би яг үзэж амжсан. Яг Instagram дээр лайв хийгээд эхлэхэд би ингээ харж амжаад лайвыг нь үзсэн байгаа. Та нар бас үзсэн хүмүүс байгаа бол ингээд доор комент бичээрэй. За энэ саяхан хийсэн энэ 7 хоногт хийсэн лайв нь бас ингээд гадуур айгүйх яригдаж эхэлж байгаа. Яагаад вэ гэхээр Selena энэхүү лайваараа нилээн 3-4 өөрийнх нь тухай яригддаг rumor-уудыг ховж өвүүдийг ингэж address хийж ярьсан байгаа тэр зүйлүүдийн тухай. Өөрөө яг ярих гэж яриаггүй, зүгээр л ингээл өөрөө casually live хийчихсэн ахгүй. Зүгээр ингээд фэнүүдтэйгээ ярмаар байна, фэнүүдтэйгээ hangout хиймээр байна гэдэг тийм айгүй casual live хийжсэн. Би ер нь бас нэг хаяа тийм live хийх онгод ордог. Зүгээр ингээд сууж явахдаа те хүйе жоохон ингээд те гоё live хийж хүмүүстэй юм яриа гэж бодож ингээд live хийдэг. Тиймэрхүү одоо те төрлөөр vibe юугаар тиймэрхүү зорилготойгоор лайв хийжсэн юм байна. Тэрнээс бол янз бүрийн тийм том янз бүрийн мэдээлэл хүмүүст хүргэх гээд ч юм уу те. Тийм бол лайв хийгээгүй байсан. За тэгсэн чинь ингээ хүмүүс угаасаа ойлгомжтой комментээр юм асууж байгаа шүү дээ. Ингээл яаж байгаа юм бэ? Тэгсэн чинь тэр чи яасан бэ? Энд чи яасан бэ? Гэл иймэрхүү төрлийн ингээл янз бүрийн асуултууд асуугаад байгаа байхгүй. Тэр нь ингээ хариулаад байгаа юм. За тэгсэн чинь нэг хүн ингэж асуусан. Айгүй нэртэй зав юм. Йоо. Selena хүртэл бүр өөрөө амар инээдсэн. Юу гэсэн бэ гэхээр яаж чи масташаа тэ ингээ сахлаа хусдаг вэ? Тэгэж асуусан байлээ Selena-гаас зөө. Чи яаж сахлаа хусдаг вэ? Юугаар хусдаг вэ гэж асуусан юм байна лээ. Тэгсэн чинь Selena бүр амар инээгээл гэл инээгээл. Тэнгүүдээ guys this is not a mustache гэдэг. Манайхаа энэ чинь бол надад байгаа энэ чинь бол сахал биш шүү, мастаж биш шүү. Юу вэ гэхээр ийм нэг яг би тэр нэрийг нь мартчихлаа. Яг тийм condition, skin condition байдаг юм байна лээ. Арсны нэг тийм эмгэгч юм уу? Эмгэгч бол биш юм аа. Зөвхөн нэг
нарны тос хангалттай түрхээгүйгээс болоод ингээд dark spot-нууд үлдчихдэг штэ, тийм цэгнүүд үлдэх ч юм уу, сэвх гарах ч юм уу. За эсвэл нөгөө нэг янз бүрийн нэг хэсэг дээр нь яг тийм цэг мэг биш ч гэлээдээ нэг юм зураас мураас гарчдаг энэ юунаас болоод нарнаас болоод нарны хит одоо ингэж те exposure-наас болоод тэг яг тийм юм гарсан байна лээ. Нарнаас болоод ийм жоохон хардуу юм шиг, тийм сүудэртэй юм шиг, тийм жоохон зураас ч юм уу те. Тэгээд Selena хэлээд те энэ мастаж биш шүү, надад ийм юм байгаамаа. Тэгээд манайхаа надаас ингээд тэ сургамж аваараа нарныхаа тосыг сайн түрхэж байгаарэ. Тэгээ би одоо ингээд энийг treat хийх гэж байгаа гэдгсэн одоо тэгээ энийг арилгуулах нэг тийм treatment энэ төр хийлгэнэ гэж тэрийг ярьсандээ айгүй инээж исэн. Инээгээл oh my god ха 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 гэл инээгээд байгаа нь харагдчихсан. За түүнээс гадна бас нэг өөр зүйлийг address хийсэн юу вэ гэхээр өөрийнхөө дуу хоолойныхоо тухай манайхаа. За нэг фэн ингээл асууж байгаа байхгүй юу? Яагаад ингээд ингэж яриад байдаг болсон бэ? Дуу хоолой чи ингээ өөрчлөгдчихсэн юм бэ гэж асуусан. Тэр бол угаасаа бидний нахаа бөөнөрөө те сонирхож исэн асуулт байгаа шүү дээ те, бодож исэн бодол байгаа шүү дээ. Хэдүүлээ саяхан бас нэг Selena Gomez-ийн тухай гаднах appearance энтрийн тухай ярьж байхдаа тэр тухай хальт меншн хийсэн байгаа хоолой ингээ айгу өөр болчихсон энтер гэж те. За тэгсэн чинь яг тэр бидний бодож исэн зүйлийг нэг хүн асууж л те. Тэгсэн чинь Selena тэрэнд болохоор ингээ хариулж байгаа байхгүй. Тэгээ эхлээл ингээл хариулж байхдаа ингэжээс байхгүй юу? Яг ингээл яг үнэхээр юу өгөх гэж байгаа юм шиг шалтак өгөх гэж байгаа юм шиг. За яагаад вэ гэхээр гэл эхэлж байгаа байхгүй юу? So sometimes when I'm on гэл хэлж байгаа байхгүй юу? Заримдаа би ингээд ийм юмыг when I'm on гэд хэлэх гэж байгаа нь бол угаасаа юу гэж энэ өгүүлбэрийнх нь эхлэл нь юу гэж сонсогдож байгаа вэ гэхээр I'm on одоо Advil ч гэдэг юм уу те. Тэр нь болохоор би team эмийг хэрэглэж байгаа те. Би Advil гэдэг эмийг хэрэглэж байгаа гэдгийг одоо хэлэхэд бол I'm on гэж ярьдаг байхгүй, эмнийхээ нэрийг хэлдэг. Тэгэхээр яг л эмнийхээ нэрийг л хэлэх гэжсэн юм шиг үлээ гэж би бодсон. Ягаад гэвэл өгүүлбэр нь тэгж ирсэн учраас тэгж байгаа байхгүй. So sometimes when I'm on би заримдаа яг тэрийг хэрэглэж авах үед гэд тэгэнгүүтээ зогсоод шууд тэр өгүүлбэрээ дуусгаагүй. Тэгэнгүүтээ oh never mind. There's no excuse гэдэг тэгж байгаа байхгүй. Тэр нь болохоор тэ ер нь би ингэж шалтгаан өгөөд хэрэггүй те. There's no excuse. Ер нь шалтгаан байхгүй. Sometimes just things happen гэж байгаа байхгүй. Ер нь заримдаа ингэж хүнд юу ч тохиолдож болно. Одоо ингээ янз бүрийн тохиолддгоо. Тэгэхээр ер нь бол би энэ тухай ингэж нэг амар тэгэж тайлбарлаж малтаг хэлмээргүй байна. Тэгээд заримдаа ингээ миний хоолойны ингээд те юм ингээд дотроо ингээ swell up хийдэг гэж аахгүй. Хоолойных нь одоо булчин ингээд жоохон swell up хийхийн хувьд хийдэг. Ингээд жоохон томроод хавдаад ч юм уу те ярахад хэцүү болдгоо. Гэтэ ер нь бол ингээ би шалтгаан өгмөргүй байна, шалтгаан хэлмээргүй байна гэсэн зүйлийг хэлээд ингээд орхидог байгаа. Тэгээд өөрөө хэлж байхдаа бол те I don't really care те надад бол нэг хамаагүй гэд тийм юм ярьж исэн. За түүнээс гадна бас нэгэн хүн Selena-гийн шүднийх нь нөгөө veneer-ийнхэн тухай асуусан. Тэгээд шүдэж яагаад юм өөр болсон гэд нэг тийм асуусан. Тэгсэн чинь Selena тэр тухай хэлсэн чинь yes it's obvious те угаасаа ойлгомжтой байгаа те I have caps on гэж хэлсэн. Шүдэн дээр нь caps байгаа гэж хэлсэн. Гэхдээ манайхаа би нэрээ энийг хараадсан ч хүмүүсийн хэлж байгаагаар болохоор caps хэлнэ гэдэг чинь бүр яг veneer-тэй бол адилхан зүйл биш ээ гэдэг аахгүй. Юу вэ гэхээр caps нь болохоор яадгийн би нэг юм наачдаг ч юм уу I don't know okay. Би бол нэг veneer-ийн тухай нэг сайн мэдлэг аахгүй. Гэхдээ хүмүүсийн нөгөө veneer гэдэг чинь бол ер нь жоохон өөрийн чин шүдэнд муу зүйл юм байлээ штэ. Яагаад тэгэхээр чиний өөрийн чин шүдийг айгүй ингээд өрөмдөж ингээд жижигхэн болгож байгаа тэгээд нэг юм зоочдаг өөр шин шүд зоодог юм байлээ те. Veneer чин хүмүүсийн яриад байгаа болохоор Selena ярьж байгаа нь болохоор cap гэж байна. Cap чинь арай өөр. Cap чинь бас ер нь бол ерөнхийдөө бол адилхан зүйл л дээ те. Өөр зүйлийг ингээд өөрөө шүднэрээ тавьж байгаа. Гэхдээ cap нь veneer-нээс арай дээр яагаад гэх юм бол өөрийн чинь шүдийг тэгж эвдэлдэггүй гэж аахгүй бүр ингэж өрөмдөж ингэж жижигхэн төр болгодоггүй. Тэгэхээр энэ бол reversible гэдэг байгаа юм байна лээ. Энийг буцаагаад энийг ахуулаад өөрөөх шүдтэй байж болно гэсэн үг гэж тийм комментуудыг айгүй хүмүүс бичиж байгаа харагдсан. Окей. За ямар ч сан тэгж хэлээ тийм ээ би ингээд шүдэн дээр ингээд caps хийлгсэн. It's obvious те. Тэгээд угаасаа нэг нуухгүй гэж тэгж хэлжсэн. Тэгээд түүнээс гадна Botox бол хийлэгдэг гэдгийг хэлсэн. I get Botox done гэж хэлсэн. Тэнгүүтээ I don't really care. Hate all you want.
want гэж дуулж муулаадсан заяа. Тэр нь болохоор те надад хүмүүсийн юм бол те юу гэж бодох нь хамаагүй те миний шүдний тухай ч юм уу botox энтерний тухай ч юм уу те үзэн ядмаар байвал үзэн ядаа гэсэн байдалтайгаар те hate all you want гэд дуулж байгаа нь харагддаг. За гэхдээ иймэрхүү юмнууд ярьсныхаа дараа Selena ингээ хэлдэг. But I'm so happy that you guys are being real with me. I'm not offended гэж хэлсэн. Тэр нь болохоор те гэтээ би та нар надаас яг ийм жинхэнэ асуултуудыг те айхгүйгээр надад шууд ингээд blunt шууд асууж байгаа нь бол надад таалагдчихна. Би ерөөсөө ингэж offend хийгээгүй те эмзэглээгүй шүү та нарыг ийм асуулт асуулаа гэд те зүгээр ингээд real байцгаая гэсэн маягтай тэмцүүлэг хийсэн. За тэгээд бас эцэст нэрээ айгүй хөөрхөн заа ингээд live хийжсэн. Oh my god, my husband is watching, so embarrassing гэлээ. Яна манай нөхөр намайг үзэж штэ. Ямар ичмэр юм бэ? You told me you were working гэлээ. Бэний хандж хэлж байгаа юм шиг л чи ажиллаа хийж байгаа гэж надад хэлээ үсттэй. Яагаад үзэж байгаа юм бэ гэсэн маягтай нэг тим миг ярьжсэн. Гэтэ нэрээ тим байдаг юм айгүй бадмаар байдаг юм манайхаа. For real. Okay, намайг live хийж байгаад үзсэн хүмүүс бол бас мэдж байгаа байх. Миний одоо яг зарим Instagram live-нуудыг харж байсан хүмүүс бол яг ингээд live хийж байгаа заримдаа манай нөхөр ингээд live дээр явж идэг заяа. Ингээд манай нөхрийн Instagram-ийн нэр гарч ирээд join тэгээ гараад ирдэг штэ юун дээр ч орж ирлээ гэд. Тэгэхээр би амар банддаг заяа. Тэгээ би дандаа үзэгчтэй уулна хэлдэг байхгүй live-ийнхаа үзэгчтэй. Oh my god, манай нөхөр ордорсон ямар ичмэр ингээд тэгсэн чи яг Selena Gomez-ийг тийм адилхан юм яриа явж илээ. Яна my husband is watching, so embarrassing гэд. За ямар ч гэсэн ийм live хийсэн мэн лээ. Тэгээд Selena өөр хэлж байхдаа бол би ер нь бол урд нь бол айгүйх лайв хийдэг байсан. Тэгээ урдных шиг ингээд улам их лайв хиймээрлэн гэхдээ ингээд ихэнхдээ болдоггүй цаг заавнд болдоггүй. Гэхдээ ер нь та нартайгаа ингээд хэнгаут хийгээд уулзч муулзаад ярьлаа суух гоё байдаг шүү энэ гэд ярьж исэн. За манайхаа дараагийн мэдээлэл юу гэж бид бүгдийн хайрт бид бүгдийн үзэн яддаг хэрнээ хайрладаг хэрнээ үзэн яддаг тийм хүн болох Ash Trevino-гийн тухай байгаа заяа. Манай Ash ойрын үед надаас хүмүүс айгүйх асууж байгаа. Манай Ash яасан бэ? Ash маань сайн уу? Тэр маань хаана юу хийж явдаг болоо? Юу хийж ямар драма гаргаж тэ буснуулж яваа болоо доо тэ. Ява бол доо тэр минь ява бол. Ява бол доо Ash минь ява бол гэдэг. Хүмүүс айгүйх тийм Ash-ийн тухай асуугаад тэ Ash-ийн тухай яриач гэд тэгжсэн. Тэгсэн чинь Ash-ийн тухай маань шинэ мэдээлэл гарч ирсэн баа. Тэгээд сайн мэдээлэл биш манайхаа. Oh my god, so sad. Заяа амар өрөвдөлттэй. Ash шоронд орсон. Амар багада хүний модтортой юм шиг те. Хүнийг зоонгууд жаргаад байгаа маань шээ. Манай Ash шоронд орсон байлээ. Яа, 12 сарын 17-ны өдөр баривчлагдсан. Окей, тэгэхээр бүр саяхан өчтөрхөн гэсэн үг. Яасан гэсэн чинь ямар одоо зүйл ангаар баривчлагдаа таваа гэсэн чинь medical fraud гэсэн. Ийм эрүүл мэндийн даатгалын ч юм уу даатгал ч юм уу тэ эрүүл мэндийн одоо үйлчлэгээтэй холбоотой lawyer гэсэн. Яа. Тэгээ тэр нь бүр ингээд felony хэмжээнд гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээ felony гэдэг чи яг эрүүгийн гэмт хэрэг гэдэг явж байгаа. Тэ ингээд гэмт хэрэг үзэж арай өөр байгаад идэг шүү дээ. Зарим нь болохоор айгу жоохон ч юм уу тэ. Тэгээ энэ нь болохоор бүр ингээд эрүүгийн felony гэмт хэрэг гэж тэгжсэн. Тэгээд баривчлагдаад явсан байлээ. Өөрийнхөө гэрийнхэн гадаанаас манайхаа баригдаад явсан гэсэн баривчлагдаад орой 7 цаг 25 минутын үед. Окей. Яг байшингийнхэн гадаанаас баривчлагдаад явсан гинэ. За гэхдээ Ash маань гараад ирсэн. Бонд төлсөн гэсэн барьцаа төлөөд одоо нөө шүүх хурал болтол ингээ гараа явж болдог шүү дээ. Барьцаагийн шүүгч болохоор $15,000 дээр ингэж тогтоосон юм байна лээ. $15,000-ийн барьцааг төлөөд цад чин гараа явж байгаа. За тэгмүүдээ гарч явангуудаа Ash юм чи угаасаа ойлгомжтой ингээ лайв энэ төр хийгээл юм хийгээд хүмүүст те хараад би шаргасаа гарцсан те би ингээ I got myself an attorney гэж үгээл те би өөртөө өмгөөлөгч авцсан. Энэ бол юу ч болохгүй те би ингээ өмгөөлөгч шууд авсан. Шууд $15,000 бондыг төлчихсөн. Би одоо ингээ тэ эрхчлөөтэй явж гин. Тэ би одоо удахгүй одоо out of state тэ энэ мужаас гараад өөрхөн байгаа муж нь болохоор Texas шүү дээ тэ. Тэгэд Texas-аас гараад удахгүй нэг аялал хийх гэж байгаа гинэ. Тэгэд казино энэ төр явах гэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бодвол Las Vegas л явах гэж байгаа юм шиг үлээ. Хүмүүс ер нь Vegas руу явж юу яадаг штэ. Казино тоглодог. Скол Atlantic City тэр чинь болохоор одоо New York дээр ойрхон байдаг тэ. Тэгэд
Atlantic City-д очихгүй байх. Vegas руу л явна гэж бодож юм миний хувьд бол тэгэл. I'm gonna go to casino гэж мэгэл тэгснэ. Oh wait. Би нэрээ casino явж болох юм уу гэд асуусан. Хажууд нь явж байгаа хүн нь одоо юу юм шиг байлээ. Өмгөөлөгч юм хайшин. Тэгсэн чинь нөгөө хүн нь тийм болно. Гэтэ зүгээр ингээд тэр мужаасаа гараад нисэхдээ цагдаадаа ингээд мэдүүлэг өгөх хэрэгтэй гэсэн. Одоо юу мэдэгдэл өгч те би одоо ингээд ийм хугацаатаагаар явах гэж байгаа шүү. Одоо буцаад ирнэ гэдгээ ингэж тэгэж check in хийх хэрэгтэй байдаг гэж хэлжсэн. Тэгтээ ямар ч гэсэн тэрнийг юу ч болоогүй юм шиг те. Би I got myself an attorney. Би одоо ингээд явж Vegas руу явж те casino дээр яалаа энэ бол миний хувьд юу ч биш гэсэн ухаантай тийм маягтай явж ийн лээ. Цадах чинь тэгээ одоо хэдүүлээ харцгаая. Одоо энэ шүүх хурал мурлын хэрэг болох юм бол яг гин буруутай гих нү яах нү ийх нү те. Тэгээ ямар шуган төрлийн луурээсэн бэл гэдэг айгу тийм сонирхолтой байгаа. Гэхдээ тэр талаар нь ямар ч тийм дэлгэрэнгүй мэдээлэл ерөөсө гарч ирэх байгаа шүү. За түүнээс гадна манай Ash health journey хийж байгаа гэсэн. She's on a health journey you guys. Ингээ эрүүл мэндэд анхаарад тийм diet энэ төр хийж байгаа гэсэн заяа тэ ингээд та snatched хүүхэн болно гэсэн. Тэгээд нэр айгүй турчсан байна лээ. Нэр тоглоомчгүй. Би нэр аашиг ойрт бүр ингээд сонирхож хараагүй үзээгүй байж аваад тийм болохоор нөгөө нэг for you page дээр чинь гарч ирэхээ болчдөг штэ тэ нэг юм сонирхож үзэхээ байчингууд. Тийм учраас ингээд ерөөсөө ааш ер нь их миний for you page дээр гарч ирэхээ болчихсон байсан. Тэгсэн чинь байж байгаа сая харсан чи oh my god амар турцсан байлээ. Яг өмнөхтэйгээ харьцуулахад бүр нэлээд турцсан байна лээ. Өмнө нь бол өстой гиз мэдсэн бүх галстай амар том те. Beer belly гэж ярьдаг штэ те ингээд нэг пивний гүзээ гэж ярьдаг те. Яг тийм пивний гүзээ юм шиг тийм байсан. Тэгэд нэрээ бараг 100 штэ те. Хин Ash нэг хүмүүстэй нэг залуучуудтай тэр хаусных нь нэг залуугийнхан хаусны backyard-д нэг гадаа нэг пул байгаа аахгүй jacuzzi ч юм уу те тийм hot tub байгаа юм тэрэн дотор ингээ bathing suit өмсчихсэн ингээл залуучуудтай ингээд тэр усан дотор байгаа нь харагдсан тэгсэн чинь тэрэнд авахгдсан зураг нь харсан чинь хажууд шиг араа зогссон байхгүй тэгсэн чинь гидсэн бол үнэнхээр амар том байсан юм лээ тэгсэн мөртлөө өөрийгөө ааш чинь яг та нар намайг жинхэнэ амьдралтаар харах юм бол би чи айгүй нарийнхан туранхаа гэдэг тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь угаасаа тийм амар beer belly энтертэй харагдчихсан. Тэгсэн чинь цаадах чинь айгүй турчихсан байна лээ. Тэгээ өөрөө тэрэгжсэн дээ яриад те. Манайхан би одоо ингэж те health journey-га хийж байгаа. Тэгээ эрүүл мэндээ ингэж дээр анхаарад ийм турж мурж байгаа. Гэтэ та нарт ингэж яг одоохондоо бол тэ би яг юу хийж байгаа ямар дайет барьж байгаа ч юм уу эсвэл тэ ямар эм бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэдгийг бол хэлэхгүй. Гэхдээ би одоо ингээд тэ айгу хичээж байгаа харал та би эм амар турсан байгаа үстэй гэд. Тэгээ нэг сарын дотор бол нэр айгу амар турсан байлээ. Тэгээ хүмүүсийн бодож байгаагаар угаасаа ойлгомжтой Ozempic л хэрэглэж байгаа байх. Тэгээ нэг сарын дотор тэгж амар турна хэрэг угаасаа ойлгомжтой Ozempic л хэрэглэж тэгж турсан байгаа ах. Тэг ямар ч сан she looks good. Дэ зэрэг хүмүүс айгүй ээдтэй би иймэрхүү бичлэгүүд харсан хүмүүс. Йой, за Ash тураад Ash glow up хийгээд эхэллээ. Тэгэхээр би одоо өстө жинхэнэ амьдралаа өөрчлөх хэрэгтэй юм байна те. Ash бүр ингээд нөгөө мó дорой Ash ч хүртэл ингээд өөр дээрээ анхаарал эхэлж байгаа юм чинь би одоо тгийх цаг нь болсон байна дэргээд те. Тим юмнууд айгүй хүмүүс TikTok хийж нийтдээ юмнуудыг хийж байгаа. Түүнээс гадна ойрд хүмүүс одоо удахгүй шинэ жил болох гэж байгаа шүү дээ. Тийм учраас хүмүүс иймэрхүү TikTok айгүй хийж байгаа. It's gonna be Christmas soon, but it's never going to be 2024 Christmas ever again. Гэж мэгээ заяа. Юу гэхээр те одоо удахгүй шинэ жил болох гэж 100 сарын баяр болох гэж. Гэхдээ хизээч хідүүлээ дахиад буцаад 2024 оны 100 сар руу шинэ жилийн үе рүү буцаж очиж чадахгүй нь харамсалтай гэсэн утгатай тийм гарчтай ийм viral entertainment TikTok-нууд хийгээд байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор юуны тухай яриад байгаа вэ гэхээр яг өнгөрсөн жилийн 2024 оны 12 сард өнгөрсөн жилийн үний одоо яг Christmas New Year's-ийн үеэр Ash ч болстой ид амар бум болж гарч иржсэн амар хүмүүс лайвыг нь үздэг байсан те. Өстой амар их драма болдог байсан үе шүү дээ. Нөгөө нэг Santos-тойгоо буу юм балана. Santos, he knows me well. Өнтер гэдэг чинь яг тэр үеэр штэ. Та нар санаж байгаа бол би нэр яг тэр үеэр нэг 12 сарын сүүлээр илүү 1 сард ч илүү би нэг бичлэг яг Ash-ын тухай deep dive бичлэг хийгээд та бүхэндээ Ash гэдэг хүнийг танилцуулж байсан те. Тэгээд яг тийм байхгүй 12 сарын үед чинь бол Ash алдаг байсан үе лайвууд амар сонирхолтой хэдэн мянган хүн те хэдэн 10,000 20 30,000 хүмүүс ингээ лайвыг нь үзээ суудаг байсан. Тэгэл яг нэг Santos-тойгоо бөөм болоод л драма энэ төр болоод л те. Тэг яг сандгийма би нэг өнгөрсөн жилийн Christmas-аар заяа манайхаа би яг Christmas-ийн 100 сарын баярын өдрөөр нөхрийнхөө гэр бүлийнхантайгаа ингээд тэмдэглэчээд өдөржингөө Christmas-ыг тэмдэглэчээд орой
ингээд одоо тий ядарсан амьд хурж ирээд одоо орондоо байж захта яг хэнийг аашийн лайв гарч ирээд тэгсэн чинь хүмүүст амар үзчихсэн. Тэгсэн чинь ааш ингээл уйлж мэлээд oh my god гэл уцаар ярьж байгаа нь хэн байсан гэсэн чинь Сантос зэ. Нөө Сантос нь 12 сарын 25-ны өдөр зул сарыг ааштай хурж ирж тэмдэглэнэ гэж хэлэнгүүтээ алга болцсон худлаа яриад ингээ бараг алга болцсон тэнгүүд нөгөөд аашин залгаад би чамд зориулаад ингээд хавирах шаарчихсан байсан. Brisket шаарчихсан, хавирах шаарчихсан байсан шүү дээ. Чи яаж та ингэж аач та. Гэл уйлж мэлээ. Тэгж жагаад бөө юм болж байгаа нэг 4-5 цагийн дараа шүн 12 бараг тий midnight болчихсон байхад нөгөө Сантос ч очоод тэгсэн чинь аашийн одоо арчууд нь өөрчлөгдсөн амар баяртай болчихсон. Сантостай маяглаад л тийм лайв хийжсэн үе яа. Тэр чинь өстө жинхэнэ аашийн эд үе яахгүй те амар сонирхолтой амар entertaining байдаг байсан үе нь хүмүүст амар үздэг байсан үе. Тийм учраас хүмүүс тэгж яриад байгаа байхгүй те айгаа одоо хошин болгож хэдийгээр одоо зул сарын баяр болох гэж байгаа ч гэлээ хизээч хэдүүлээ 2024 оны тэр зул сарын аашийн драманы vibe үед 90 үед очиж чадахгүй нь харамсалтай гэж тийм юм нэг айгаа хүмүүс хошин маягаар ярьж байгаа. Тэгээд би нэрээ бодоодсэн чинь нэрэл тийм юм да. Тэгээд тэр үед гоё байж те гэж боддог. Та нар нэр хай тэгдэггүй ингээ заримдаа ингээ бодонгууд одоо жишээ нь гэх юм бол ковидын үеэр, пандемикийн үеэр яг нөгөө локдаун болчихсон, карантин болчихсон байх үеэр бодоод хараа айгүй гоё байдаг байсан шүү дээ. Яг 2020 онд те 3-4 сарын үед бүх юм ингээ карантин хийгдчихсэн, ажиллаа хийх шаардлагагүй, сайхан government-ээс засгийн газраас нэг Америкт тэгдэг байсан нэг stimulus check гэдэг Америкаас нэг засгийн газрын мөнгнүүд өгдөг байсан тараагаалтай нэг сайхан Тэгэл баахан TikTok энтрээр те яг TikTok чи ид ингээд бүүм болсон үе штэ тэр үеэр. Тэгэл TikTok дээр айгүй гоё сонирхолтой трендүүд явдаг байсан. Гоё дуунууд гардаг байсан. Тэр үеэл айгүй гоё үе байдаг байсан. Тэг хүмүүс тэр тухай бас айгүй ярьдаг штэ те. COVID-ийн одоо пандемикийн quarantine nostalgia айгүй гоё үе байжээ нэрэ гэж ярьдаг. Тэрнтэй адилхан 2024 оны 12 сар Ashing Christmas гоё драматай гоё үе байж дээ. Alexa, play Como la Flor. За, манайха дараагийн мэдээлэл болохоор Rihanna-гийн тухай байна. Бас айгүй богинохон сонирхолтой мэдээлэл байгаа. За, юу вэ гэдэг юм бол Rihanna Mariah Carey-гийн улаан ногоон шар цэнхэр үзмийн ягаан улбар шар тэнгэрийн цэнхэр фэн нэмсэн жээ. Тим юм байна. Окей. За амар фэн л юм байна л да. За яасан бэ гэсэн чинь Rihanna саяхан болсон Mariah Carey-гийн Las Vegas-т хийсэн тоглолтын дээр нь очсон юм байна лээ. Mariah Carey чинь өөрийнхөө Las Vegas дах residency хийгээ байж байгаа те. Las Vegas-ийн residency хийнэ гэдэг чинь ингээд Las Vegas-ийн нэгэн том venue-тэй бүр ингээд гэрээ хийгээд бүтэн жилийн турш ч юм уу те 2 жилийн турш ч юм уу те ингээд 7 хоног болон тоглолт хийж яадаг шүү дээ. Яг л тэрхүү venue-ндээ тэрийг чинь нэг residency гэдэг. Тэгээд Mariah Carey яг энэ хүү residency-гээ хийгээд удахгүй дуусгах гэж байгаа юм байна л манайхаа. За тэгсэн чинь 12 сарын 13-ны өдөр буюу саяны хагасаа өдөр болоод өнгөрсөн яг тэрхүү тоглолтын дээр нь Rihanna оччихсон байсан. Тэгээ яг нэг зрителт зүгээр ингээд тэ audience донд орчихсон амар ингээд hype хийгээл байж байгаа нь харагдчихсан. Тэгээд яг нэг бичлэг байхгүй юу? Нэг фэни хийсэн юм уу? Нэг тийм бичлэг байгаа. Тэгсэн чинь Rihanna яг нэг хэсэг дээр Mariah ингээл нэг дуугаад болох гэж байгаа байхгүй юу? Дуулах гал ингээл We Belong Together байсан баха. Яг тэрэн дээр ингээл дуулах гал эхэлж байхад нь Rihanna бүр амар ингээ хөөрчихсэн те. Тэр дуугаад болох чинь ингээд амар баясаад хөөрөөд яг ингээд бүр дээшгээ ингээд санал дээр гараа зогссон юм шиг байлээ. Яг өөрөөхөө суужсэн санал дээр ингээ гараа зогсоо бүр нилээл дээшгээ олчихсаас та гэл Mariah л одоо ингээл юм ингээл үнсэл тэсгээгээл oh my god гэл яг л нэг фэнүүд яаж амар хөөрсгөлдөг үлээ те. Яг тийм маягтай тэгээ байжсэн чинь нөө арталт нь байсан хүн Rihanna-гийн арт суужсэн хүн л юм байна л да. Угаасаа ойлгомжтой яг уртсан суужсэн хүн чинь санал дээр гар зогсон гутаа ингээд яхаан бол өөрт ч юм харагдахгүй хүмүүст айгүй хэцүү шүү дээ артлаж хүмүүст ойлгомжтой. Тэгээд Rihanna-гийн артлт байсан хүн л ингээл юм хэлж байгаа нь харагддаг. Rihanna-д хүйе болооч доошо буугаач хэл гэсэн юм уу те. Яг юу гэж хэлж байгаа нь бол ингээд сайн сонсогдоогүй ямар ч зүйл ингээд хэлж байгаа нь харагд. Тэгсэн чинь Rihanna ингээ аргашаага хараад oh shit
oh my bad гэж тэгж байгаа харагддаг. Тэгээд доошо бууж байгаа харагддаг. Тэгээд тэр нь болохоор яана өстө уучлаарай те. Миний буруу өстө I'm sorry гэж тэгээд доошоо бууж байгаа харагддаг. Тэгээд тэрнээс болоод хүмүүстэй айгүй их доор ингээл комент бичил. Яа Rihanna бойл гэж хэлжээдэг ямар тэнэг хүн байдаг байна энэ төр гэл тиймэрхүү маягтай те. Imagine telling our queen Rihanna stop. Just imagine энэ гэж мэгэл те. Тиймэрхүү айгүйх комментод харагдчихсэн. Гэхдээ манайхаа Rihanna байна уу, хэн байна уу те. Яг хүн мөнгө төлөөд сууж байгаа үзэгчд те хүн ингээл уталтан гарч ирээд харуулахгүй байвал айгүй хэцүү шттэ те. Тийм болохоор угаасаа тэр хүн тхэн ойлгомжтой. Гэхдээ би бодоод байгаа тэр хүн лав Rihanna байсан гэдгийг бол мдээгүй баха. Яг өөрийнх нь урдталт Rihanna зогсож гин Rihanna ингэж бол тэр хүн лав мдээгүй байсан баг. Тэгээд яг Rihanna эргээд хараад oh shit my bad гэж хэлэх үед нь баг анзаарсан байх гэж миний зүгээс бол бодож байна. За ямар ч нэг ийм сонирхолтой хөөрхөн interaction болоод өнгөрсөн мэн лээ. За тэгээд нэрээ Rihanna чинь ингээл нэг тэгж гадар мадар явахаа болчихсон. Тэгээд саяхан 2-3 хоногийн өмнө нэгэн ивент дээр улаан авсны ясал дээр ирчихсэн байсан. A$AP Rocky-тай хамт явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь манайхаа хүмүүс бол ер нь Rihanna-г бүр ингээд fashion icon гэж ярьдаг те. Бүр загварын одоо тийм icon шүтэн гэж ярьдаг. Айгүй гоё хувцалтай, айгүй гоё тийм зөвүүн стайлтай, үнэхээр мэдрэмжтэй. Тэгээ хизээч ерөөсөө ингээд сонин хувц өмссөн явж байгаа харагддаг. Үнэхээр дандаа chef's-кээс явдаг гэх хүмүүс айгүйх ингэж Rihanna-г fashion icon гэж өргөмжилдэг байгаа. Тэгээд бүр тийм sound өгдөг штэ. Бүр ингээд viral болчихсон тийм sound. Rihanna-гийн өөрийнх нь яриа. Тэгээ тэр нь болохоор ингээд ярьж байгаа нь she could beat me but she could never beat my outfit гэд нэг ярьж байгаа нэг тийм яриа өгжсэн надаа санаж нөө тэр хүн тэр эмэгтэй бол намаа ингээд барьж аваад бит хийгээд зодож чадах байхаа. Гэхдээ хизээч миний хувцсыг бол ингээд бит хийж миний хувцсыг загварыг ингээд давж гарч чадахгүй гэж нэг тийм зүйлийг хэлжсэн. Тэгээ тэр мөр нь бас айгу тийм iconic болчихсон шүү дээ. Тэгсэн чинь яг тэр нэг 2-3 7 хоногийн өмнө явж очсон ивент нь улаан авсныхын ясалт нь айгу сонирхолтой юмсан байсан зэ манайха. Нэрэл сонирхолтой юмсчихсан байсан. Тэгээ хүмүүс oh my god, this is the first ever time she missed. Үнээр хамгийн анх удаага ингээд Rihanna-гийн өмссөн сонгосон хувцалт нь хэд хийсэнгүй, гоё ингээд онж өгсөнгүй хүмүүсийг гайхшруулж чадсангүй гэж хүмүүс ярьсан. Тэгээ хүмүүс oh my god, is she losing her touch? Rihanna өөрийнхөө нэг загварлаг байдлынхаа тэр мэдрэмжийг алдаад байгаа юм шүү дээ. Энэ одоо A$AP Rocky-гаас боллоо энэ гэж байгаа. Ер нь хүмүүс A$AP Rocky-г айгүйх юмд буруутгадаг штэ. Яг жинхнээсээ буруутгаад байгаа юм бол биш л те. Жохон тийм хөнгөн тоглоомын sarcastic байдлаар тэгдэг. Одоо Rihanna-г бол ингээд альбом гаргахаа болчихсон одоо индустриг хөгжмийнхаа индустригээс гарчихсан нь болохоор A$AP Rocky-гийн буруу. Ягаад гэвэл A$AP Rocky бүр ингээд Rihanna-г зүгээр айлахгүй нэг хүүхдэд төрүүлээл дуусангууд нь дахиад жирэмсэн болгочдаг. Дахиад нөгөөдгөө төрүүлээл дуусангууд дахиад жирэмсэн болгочих. Манай Rihanna-д бүр ингээд боломж олгодоггүй ингээд pop хүүхдүүдийг ингээд баг ингээд ингэж гаргасаар агаад одоо өөрийнхөө карьеригч ингэж авч явах боломжийг олгохоо байсан. Тэгэхээр ер нь A$AP Rocky бүх юмд ингэ шөмжилдэг хүмүүс. Тэгсэн чинь хүмүүс тэгж яриад байхгүй. Энэ A$AP Rocky-гаас болж байгаа юм. Хүүхд төрүүлүүлсээр агаад одоо ингэ iconic тийм fashion icon байхад болчихж бараг л зүгээр айлын эзэгтэй болчихчтэй манай Rihanna гэл тиймэрхүү юмнуудыг айгүй хүмүүс комент бичсэн байлаа. Гэтэ Rihanna-г өмөрч байгаа хүмүүс ч гэсэн байлаа. Юу яриад байгаа айлын эзэгтэй байхаараа муухай гэсэн үг юм уу? Айлын эзэгтэй байхаараа муухай хувцалдаг гэж ярих гээд байгаа юм. Rihanna чинь тийм fashion icon байсан, байхч болно, байсаарч байх болно. Тэргээл нэг тэгж одоо Rihanna-г өмөрч байгаа хүмүүс бас байгаа. Тэгээд тэр хувцалтын тухайд болохоор хүмүүс өөрөө сонгоогүй байхаа. Тэгээд тэр ивент дээр нь очиход нэг өөр хүн стайлист нь ч юм уу эсвэл яг тэр ивентийн хүний ийм хувцас өмсч ирэн тэр гэж зааварчилсан байхаа. Ер нь бол Rihanna ч өөрөө хувцас сонгосон тохиолдолд хизээч ийм хувцас өмсдөггүй дээ гэл нэг тиймэрхүү юмудаг бас аягүй их ярьж илээ. She could beat me but she cannot beat my outfit. За манайха дараагийн ховж юу вэ гэхээр манай 50 Cent-ийн тухай байгаа. Окей. Би саяхан энэ бичлэгийн өмнөхөн за би яг энэ хизээ бичлэг энэ бичлэг хизээ орох үгүйг мэдэхгүй байна. Окей.
би одоо бас нэг бичлэг хий гэж бодож байгаа. Тэр нь шавж байх болно. Тэгэхээр одоо яг тэр бичлэгийн өмнө орох нь дараа нь орох нь гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ би саяхан Diddy-гийн тухай бичлэг оруулсан байгаа шүү дээ. 50 Cent-ийн Diddy-гийн тухай хийсэн тэрхүү шин Netflix-ийн баримтат киноны тухай ингээд дэлгэрэнгүй бичлэгийг оруулсан байгаа. За тэгээд тэрнтэй үргэлжлүүлээд тэр тухай ярих гэж юм аа юу вэ гэсэн чинь яг тэрхүү цуврал нь гарсны дараагаар Diddy 50 Cent-д нэгэн бэлэг явуулжээ. Diddy 50 Cent-д ямар бэлэг явуулсан гэж бодож байна. Цэцэг манайхан flower bouquet, okay. Flower arrangement ийм баглаа цэцэг явуулсан байлээ. Варта цэцэг ч юм уу те. Ер нь цэцэг л явуулсан байлээ. Yeah. Isn't that creepy? Yeah. Гэтэ хүмүүс тэр ярьж байгаа нь шүү те. Энэ нь болохоор юу юм гинэ? Нэг жоохон дээр үеийн threat арга тактик гэж байгаа байхгүй юу? Дээр үед хүмүүс хэргэлдэг байсан те. Цэцэг явуулна гэдэг нь болохоор би чамайг алнаа гэсэн үг юм гинэ. Би чамайг одоо ална. Тэгээд оршуулга болно. Оршуулган дээр хүмүүс юу гэдэг вэ? Монгол бол тэгдэггүй. Монголд бол хүмүүс ингээд цэцэг авчраад байдаггүй те. Гэтэ ер нь бусад одоо өөр орнуудад тэгдэг штэ. Одоо Америк жишээ те ингээд flower arrangements ч айгу чухал байдаг оршуулгын хувьд те. Тэгээд ална. Алангууд оршуулга болно. Оршуулган дээр юу хэрэгтэй болдог вэ цэцэг. Тэгээд тийм учраас ийм маягийн тактик байдаг гинэ, айлгах тактик ингэж сүрдүүлж байгаа те. Чи араа бодож яваарай. Би чамайг алах болно шүү гэсэн тийм сануулга гинэ. Тэгээд угаасаа энэ тухай яг 50 Cent Instagram дээрээ тавиад яг цэцэгнийхэн зургийг оруулаад caption дээр тавьчихсан байсан. Тэрэн дээр болохоор what kind of gay shit is this Diddy sent me? Flowers at Club 11. Why all the foreplay get busy? You know I'm stupid? Гэтгсэн байхгүй те. Club 11 гэдэг одоо нэг тийм газар л байж исэн юм шиг байгаа. Тийм газар л ингээд 50 Cent байсан газар л ингээд цэцгийг нь хөргүүлсэн юм шиг байгаа байхгүй. Тэнгүүтээ яахлаар энэ надад ийм хачаан гей зүйлийг те сонь зүйлийг явуулдаг байна. Тэнгүүтээ намайг одоо тийм гэж бодоод байгаа юм бах та. A warning, I'm 90s Grammy and you don't warn me LOL гэсэн байгаа байхгүй те. Чи одоо надад сануулах гэдэг юм уу те ингээд анхааруулах гэдэг юм уу те warning хийх гэдэг байгаа юм уу? Би чи одоо 90-ад оных штэ те. Чи надаас битгий надтай битгий ингэж те оролдоорой. Чи чамшиг хүн бол надад ингээд warn энэ төр хийхгүй шүү ингээд сануулган төр өгөхгүй шүү. Би бол ингээд 90-ад оны энэ төр гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэд тийм яасан бэлээ. Тэг хүмүүс бол энэ дээр бол айгу одоо юу юм бэ тоглоом шоглоом хийж байгаа заяа. Йой, Diddy 50 Cent-ийг айлах гинэ. 50 Cent чинь 6-7 удаа буудуулаад үхээгүй хүн шүү дээ. Йой, тэр 50 Cent ч амар олон удаа бодулжсэн. За байцгаараа би яг хэд удаа бодулсныг нь мартчихлаа хараатай. Oh my god. Манайхаа 9 удаа бодулсан гэж аахгүй. Тэгээд нас бараагүй. Тэг хүмүүс тэрийн тухай амил ярьдаг шүү дээ. Бүр ингээд төмрөөр хийсэн бит юм уу хайшин. Яахлаарэ хүн 9 удаа бодулчаад ингээд үхдэггүй байна гэд тэ. Тэгээ тэр нь бол 2000 онд болж исэн үйл явдал байгаа байхгүй. Өөрийнхөө эмээгийнхаа юу гэрийнхаа үүдэнд үйжсэн гэсэн. Эмээгийнхаа хаусных нь одоо гадаа байжсэн чинь Queens, New York-ийн Queens дөрөвт байжсэн чинь хүмүүс хурж ирээд будаад 9 удаа будаад тэгээд нас бараагүй. Тэгээд тэр тухайн хүмүүс ярьдаг штэ. Ер нь бол ингээд 50 Cent чинь бол хизэж хөхгүй хүн ээ. Тэгээ тийм болгоо удаа бодолчод хүн амьд гарч байгаа ингээд чинь учиртай энэ гэж хүмүүс айгу тэрүүгээр тоглоом дэр хийгээ ярьдаг. Тэнгүү тэгж ярьж байхгүй те. Diddy одоо 50 Cent-ийг айлах уу те. 50 Cent чинь төмрөөр хийсэн битэн хүн шүү дээ. 9 удаа бодолчаад үхээгүй хүн шал тэнийг ингээд тэгээд бүр Diddy одоо шоронд байгаа гэж яаж алах гэж байгаа юм бол хүн явуулах гэдэг юм бол энэ төр гэж бас тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгээд 50 Cent л угаасаа айхгүй байх уу? 50 Cent бол тэрнээс бол айхгүй байх. Тэглэж 50 Cent ч угаасаа ойлгомжтой Netflix-ийн докюментари хийж байгаа үедээ л бол өөртөө те тэрийгээс янз бүрийн тийм дарамж халт ч юм уу эсвэл нэг тийм айлгалж сүрдүүлсэн юмнууд ирнэ хүн амтны хөлсөн энэ төр гэж дотроо бодчихсон л байгаа. Тийм учраас өөрийнхөө хамгаалт бол бүр ингээд double хийгээд те улам ингээд амар сайн хамгаалттай болсон угаасаа ойлгомжтой. 50 Cent ч юм бол нэг имийг аягүй ингэж те алсыг хардаг хүн шүү дээ те. Тийм учраас тийм юм дээр бол ингэж алдаад байхаар хүн гэж би бол бодохгүй байна. Ямар ч гэсэн гэтээ манайхаа түү те мууяр. Гэхдээ хэрөө 50 Cent
гиг үнтхэн өгчих юм бол хэдүүлээ хэнийг буруутгахыг мэдчихэж байгаа те. Хэнийг буруутгах вүлээ? Дэри. Угаасаа ойлгомжтой дэригээс өргөн байхгүй. Окей. Шууд л дэри guilty гэсэн үг. Яг л нөгөө дэри чинь Tupac бигийн хоёрыг яаж алсан бэлээ те. Тэрнтэй адилхан 50-г тэгсэн л гэж одоо хүмүүс угаасаа бодох нь ойлгомжтой. Тэгэд хүмүүс угаасаа энэ талаар нь айгүй их тиймэрхүү коммент бичсэн байлээ. Яг тэр явуулсан цэцгнийх нь төрөл нь болохоор угаасаа яг оршуулгын дээр одоо ашиглагддаг тийм funeral flowers-уд байна гэж хүмүүс айгүй их point out хийсэн байна лээ. Тэгээд Diddy-гийн нөгөө хүн King Combs ч бас 50 Cent-ийг айгүй их ингэж юу яаж байгаа гэсэн. Дис хийж 50 Cent руу айгүй их дис хийж тэ миний аавыг одоо ингэж орлоо гэж тэ аавыгаа өмөрөөд 50 руу айгүй их дайрч давшилж байгаа гэсэн. Тэгээд одоо King Combs одоо юу хийж чадах юм бэ тэ? Аавынхаа одоо тэгээд угаасаа 50 Cent хэлсэн бэлээ. Тэ 50 хингээ тэ King Combs чи зүгээр вэ чамтай бол бүр ярихгүй тоож ярихгүй тэ бацкана тэ аавынхаа сүдэрт ингэж амьдэрдэг аавынхаа ингээд бүр заалтаар амьдэрдэг нас бие төрчгээд тэгэж амьдэрдэг чам шиг одоо юм бацканаар ингээд юм заалгаж чамаас айхгүй зүгээр 50 орхоо гэд тэ би бол ингээд айгүй олон бизнестэй айгүй олон алдартай шагналуудыг хүртчихсэн тэ миний хөгжмөд бол ингээд ийм би бол ийм алдартай мундаг баян хүн чам шиг бацканаас айхгүй гэсэн маягтай зүйлээ ингэж хэлсэн байлээ. Тэг угаасаа 50 Cent чинь дандаа troll хийдэг шүү дээ. Айгу troll хийхдээ сайн хүн. Тэгээ угаасаа King Combs гэсэндээ troll хийж байгаа. King Combs гэснээс манайхаа King Combs айгу тийм өөрийнхөө охин дүүнэртэйгаа нөгөө хоёр эмэгтэй дүүнэртэй шүү дээ, тэ? Дэрийн охтод тэр хоёртойгоо ингээд энэ янз бүрийн ивентүүд интертер явж байгаа папарацци бичлэг энэ ингээд над дээр гарч ирээд байхгүй for you page дээр маань тэгсэн чи тэр нэрээ айгүй эвгүй заяа. Манайха ах нь байгаа шүү дээ төрсөн ах нь right. Тэгээд ингээд гэтээ тэр гурвын хамтдаа ингээд зогсоод поз аваад ингээд зогсож могсож байгаа нь гаргаж байгаа үйлс нь ерөөс нэг тийм ах дүү нарын тийм chemistry биш. Айгүй тийм хүмүүс тэрний тухай амар ярьж байгаа хгүй. This is so awkward. Oh my god, what the fuck is this? Тэ манай ахтлаа надтай ингэж харьцдаггүй. Би л дүүтэйгээ ингэж харьцдаггүй. This is so inappropriate. Амар тийм ёс зүйгүй байна. Айгүй эвгүй байна гэж хүмүүс айгүй ярьж илээ. Та нар харах юм бол ингээл нэг дүүгээ ингээл хацар дээр одоо хоёр талтаа барьсан байхгүй тэ. Ингэж үнсээл тэгснэ. Ингээд дүүнэрийгээ харж байхдаа ингээд угаас нэг хар хүмүүс чинь одоо rapper энэ чинь ингээд юу pose энэ авахтаа ингээд crotch тэ ингээд өмднийхөө салтаа малтаг ингээл барьж мараал ингээд зураг мураг авахдаг шүү дээ. Тэгээд дүүнэрийг эмэгтэй дүүнэрийг харж иж ингээ кротч энтрээ бариад л те салтан малтайгаа бариад л айгүй эвгүй тэнгүүтээ ингээл нэг бас эрэгтэй хүмүүс тэгдэж штэ те ингээл урал амаа ингээл ингэж мэгэл урал амаа долоогоо л те хэвээ шамат их юмсан you know ямар сайхан юм бэ гэж ааш тэ нэг хүмүүс нэг тэгээд гэтээ бүх хэрэгтэй хүмүүс бол биш л тэ ойлгомжтой энэ бол яг нэг хар хүмүүсийн culture-д байгаа зүйл аахгүй. Тэгээд ингэж мэгээд гэтээ тийм дүүнэрийн хаажуу тэгээд аахгүй дүүнэртэйгаа байж ш тэгээд байгаа. Okay, you can do that to your girlfriend. You know? Найз охиндоо ч юм уу эсвэл таалагдаад байгаа охиндоо тэ тэгж ингэж болгосон тэ тэгж яхад хоёр охин дүүгээ барьчаад хажуудалтай ингэж мэгээд crotch дээр барьж pose энэ аваад байгаа хүмүүст айгүй ингээд that is so disgusting. Тэ ямар заваа юм бэ? Ямар балер юм бэ? Манай ахлаа надад ингэдэггүй. Айгүй inappropriate байна гэж хүмүүс айгүй ярьж илээ. За ингээ манайха хамгийн сүүлийнхаа мэдээллийг хүргэе. Хамгийн сүүлийн мэдээлэл нь бол бас нэлээд харамсалтай мэдээлэл байгаа. Тэгээд та нарыг сайн мэдэх үгүйг бол би мэдэхгүй байна. Надад ч гэсэндээ энэ хүн бол айгуу тийм шинэ хүн байсан. Энэ хүний тухайг сонсож байгаагүй. Юу вэ гэхээр Rob Reiner гэдэг найруулагч юм байна манайха. Би энэ найруулагчийн яг энэ хүн хинбэ гэдгийг мэдэхгүй ч гэлээ те. Энэ залуу яг хинбэ гэдгийг мэдэхгүй ч гэлээ те. Найруулсан кинонуудыг зохиосон кинонуудыг хаад би шоконд орсон. Вау, миний баг мэддэг тэ айгу дуртай хайрлж үздэг энэ тэр айгу тийм олон кинонуудын найруулагч нэсэн байна лээ. Тэгээ айгу нэр хүндтэй Холливуудын хувьд тэ айгу нэр хүндтэй айгу мундаг айгу олон шагнал хүртэж ясан ийм найруулагч болох Rob Reiner гэдэг эрэгтэй өөрийнхөө эхнэртэйгээ Michelle Reinerтайгаа гэртээ нас барчихсан байгаа байдалтай олдсон байна. За тэгээд зүгээр нэг нас барах биш те. Хүнээр алуулсан байгаа хгүй. Алуулсан ингээд олцсон. Тэгээд яг өнгөрсөн бүтэн сая өдөр Лос Анжелесийнх нь гэрээс нь олцсон юм байна лээ. Тэгээд
цагдаа дуудагдаад ирээд шинжилгээ хийсэн. За тэгсэн чинь хоолойг ингэсэн байгаа байхгүй. Хоёулынгийнх нь хоолойг ингээд зүсчихсэн байсан гэсэн. Зүсээд ингээд янз бүрийн бас өөр нэлийн шархууд олцсон гэдгсэн. Тэгээд хамгийн аимшигтай нь хин алсан бэ гэхээр штэ тэ. Хүүн 3 хүүхэдтэй юм байна. Том хүн болох Nick Reiner гэд залууг suspect гэдтэй сэжигтэнгээр татаад баривчлаад одоо нэг шүүх хурлын үйл ажиллагаанд болох гэж явж байгаа юм байна лээ. За тэгээд яагаад хүмүүстэй энэ хүүгийн гэж бодож байгаа вэ гэхээр ер нь хүүтэйгээ айгүй хэцүү харилцаатай байсан юм байна. Энэ хүү том хүүтэйгээ Nick Reiner гэдэг хүүтэйгээ энэ хүүн бүр ингээд бүр багаасаа тинейжер байхаас өсвөр наснд байгаасаа ахуулаад донтолттой мансууруулах бодисны донтолттой бүр нэлээд аимшигтай донтолт гэсэн. За тэгээд бас ер нь сэтгэл мэдрэлийн хувьдтай бас ер нь жоохон өөрчлөлттэй яг цоо ирүүл хүн бол биш юм байна. Ер нь угаасаа тэр мансууруулах байдлын тэр нь бол нөлөөлж байгаа те. Тэгээд айгүй ер нь жоохон хэцүү төрлийн хүүхдээс юм бүр өсвөр наснаас ахуулаад гэтээ энэ хүүхднүүд одоо бол нас биед хүрчихсэн байгаа шүү дээ те. Тэгэд энэ залуу яг өмнөх өдөр нь хагасаа өдөр Conan O'Brien-ы одоо гэртээ хост хийсэн парийн дээр нь тэднийх гэр бүлээр очсон юм байна лээ. Тэгээд яг тэр парийн дээр байж байхдаа Nick Reiner аавтайгаа Rob Reiner-тай ингээд айгүй тийм heated argument хийж байгаа нь харагдсан гэсэн хүмүүс харсан гэсэн. Айгүй ингээд аавтайгаа муудалцаад хэрэлдээд байж байгаа нь бол харагдсан гэсэн. Тэгээд яг маргааш өдөр нь энэ хүү гэмтэргэнд болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр яг гэмтэргэнд болсон биш. Яг тэр одоо бүтэн сая өдөр биеийг олцсон гэсэн. Тэгэхээр яг тэр шөндөө ч юм уу те хагасанаас бүтэн сайн өдөр шилжих шүн ч юм уу те алсан байх боломжтой юм байна лээ. За тэгээд ямар ч гэсэн одоогоор баривчлагдчихсан байгаа. Ямар ч тийм барьцаа төлж гарахгүй гэд те шүүхурлан болон болтол байна гэд те одоо шорондоо байна гэж тийм шүүгчийн шийдвэр гарчихсан байгаа гэдгсэн. За тэгээд нэрээ энэ Rob Reiner гэдэг эрэгтэй ямар одоо кинодыг найруулж ирсэн мэ гэдгийг та бүхэнд жишээ өгөх юм бол би энэ кинонд амар дуртай манайхаа When Harry Met Sally гэдээ бас нилээд дээр үн кино байгаа. Та нар нэрээ манайхаа Нью-Йоркийн байр байдлыг харахыг хүсдэг бол те Нью-Йоркод зочилж ирээ гэж энэ бодоод Нью-Йоркийн байр байдлыг харахыг хүсдэг бол тэр киног үзээрэй. Бас энэ киног шинэ жилийн үеэр үзэхээр аягүй гоё байдаг. Яг шинэ жилийн тухай кино биш гэлээд те New Year's Eve-ийн тухай харуулдаг. Аягүй гоё кино. Нэг хоёр залуутай Sally Harry гэдэг энэ хоёр ч хамтдаа Chicago's ямар хэцүү юм бэ те монголоор ингээд дагвар оруулахгүйд Chicago хотоос Нью-Йорк руу ингээд хамтдаа нүүгээд яг хамтдаа ч бол биш те найзуудтайгаа ингээд хамтдаа зүгээр ингээд машинаараа машина барь явсан гэсэн үг окей. Тэгээд яг найзууд болчихсон Нью-Йоркод хамтдаа ингээд нүүж ирсэн болохоор найзууд болчихсон тэгж жагаад ингээд fell in love те ингээд биэндээ дурлалцаад ингээд тийм хосуудын харилцаа гаргадаг. Айгу гоё кино би л айгу дуртай. Тэгээд нэг хэсэг нь айгүй амар viral болж ирсэн шүү дээ. Ер нь viral болдог. Тэр нь болохоор энэ хоёр ингээд хоолны газар орчхоо, дайнерт орчхоо тэгсэн чинь эмэгтэй нь ингээд хэлж байгаад те. Өө эмэгтэй хүмүүс бол айгүй их ингээд те бэлгийн харьцаанд орж байхдаа эрэгтэй хүмүүстэй унтж байхдаа худлаа фейк хийдгэн штэ ингээд яг нэг тавьгууч гэлээд тавьсан болж ингээд жүжиглдэг гал гэсэн чинь нөгөө залуу амар өөртөө ихтэй те. Надтай те унтсан эмэгтэйчүүлээ хийжээ штэ фейк хийж байгаагүй гэл тэгсэн чинь чи мдэггүй л ахгүй да гэдгсэн чинь нөгөө залуу те. Үгүй би эмэгтэй хүнийг фейк хийж байгаа бол яг мэднэ те ингээд худлагаас тавьж байгааг бол би мэдэх байсан гэл тэгсэн чинь тийм үү гингүүтээ яг ингээд тэр ресторан дотор те амар чангаар ингээд яг үнэнгээсээ тавьж байгаа юм шиг те тэгэж гинж минаад эхэлдэг нэг тийм хэсэг байдаг штэ. Яг тэр нь бол айгүй ингэж viral болоод одоо хүртэл одоо тэр чинь одоо хэдэн оны кино юм бэ? Одоо хүртэл ингээд айгүй одоо famous popular яг хэсэг нь байгаа тэр хөө киноных нь. Тэгээд та нар нэрээ тэр киног үзчихсэн бол бичээрэй комментэнд. Тэгээд хэрүү үзэж байгаагүй бол би үнэхээр хамгийн том хүчтэйгээр одоо strongly recommend хийх кино бол When Harry Met Sally шүү. Түүнээс гадна Princess Bride гэдэг бас маш алдартай кино байгаа те. Princess Bride-ыг бас найруулж исэн юм байна. Мөн Misery гэдэг айгүй амар кино байдаг те. Kathy Bates-ийн тоглож исэн. Тэр кино энтрийг найруулж исэн байна. Тэрнээс гадна зөндөө олон үнэхээр мундаг кинод байлаа манайхаа. Тэгээд ийм мундаг эрэгтэй хөрхэн амтаа ингээд нас уржээ. Зөвхөн энэ эрэгтэй гэлтгүү те. Эхнэр нь ч гэсэндээ өөрөө болохоор манайхаа 78 настай, эхнэр нь болохоор 68 настай байсан юм байна лээ.
Тэгээд айгүй амар газтай өөрсдийнхөө хүүхдийн гарт амиа алдна гэдэг бол аимшигтай. Энэ залуу те өөрийнхөө ээж авыг ална гэдэг бол үнэхээр аимшигтай. Oh my god. Баста хүн бусл гэж хэлэндээ те. Үнэхээр л шууд тамийн хаалга татна. Угаасаа хүн алж байгаа юм чи тамийн хаалга татна л да. Гэтэ бараг ээж авыг ална гэдэг бол бүр another level те бүр зүгээр өөр төвшний бүр тамийн хаалга татах байх л гэж бодож байна. За гэтээ миний айжгаагаар бол энэ залууг бол ингээд те хүмүүс энэ өмүүлэгч нь яаж гаргах вэ гэхээр те сэтгэц мэдрэлийн өвчтэй те өөрийгөө контроллож чадахгүй байсан нэг юм psychotic episode-д орчихсан байсан те өөрөө мэдлгүй хийсэн сэтгэл мэдрэлийн өвчтэй юм чи ингэсэн гэдэг тийм л шалтгаан гаргаж ирж шоронд оруулах биш нэг сэтгэц мэдрэлийн facility интерлүүл явуулах гэж үзэх байх гэж миний хувьд бол бодож байна. Тийм байна. За манайхаа айгүй гой сонирхолтой хөгжилтэй мэдээллүүд ярьж явжсэн хамгийн сүүлд нь жоохон таагүй мэдээ хүргэчихлээ. Тэгээд хизээ оруулахаа мэдгүй байсан юм аа. Шууд энэ мэдээгээр эхлүүлэхээр бас айгүй хэцүү шүү дээ. Сөрөг мэдээгээр эхлүүлэхээр айгүй хэцүү. Тийм болохоор за хамгийн сүүлдэнд оруулъя гэдээ та бүхэндээ хүргэчихлээ. За гэхдээ бүгдээрээ дахиад reset хийцгээе. Энэ мэдээллийг хальт толгоноос гаргаж хаяад одоо гозолсаар болох гэж байна. Christmas болох гэж байна. New Year's болох гэж ингээд гоё holiday mood-тэй ороорой манайхаа. Тэгээд цааш илүү гоё хөгжилтэй эерэг мэдээллээр уулзъя гэж бодож байна. Цаашдын маань weekly recap enter маань те илүү гоё эерэг байгаасаа гэж хүсэж байна. За манайхаа та бүхэнд өнөөдрийн маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. Channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Миний Instagram right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболгонгаараа цааш нэг хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.